24 үзэгчтэй нүүдэл шийдэл нэвтрүүлгийн цаашин дугаар үзэгч та бүхэнд Монгол телевизийн цамхгаас хүрэхэд бэлэн болоод байна. Өнөө өрөө бид бүхэн шашны нөлөөлөл сэдвээр ярилцахаар зочтой студидд урьж авчираад байна. За чухам яагаад энэ сэдвийг хөндөх болсон талаар, за мөн Монголд шашин хэрхэн хөгжиж ирсэн талаар бяцхан сурвалжлага үзээд бүгдээрээ хэлэлцүүлэгдээ орцгоё. Монголчууд 13 дугаар зуунд сэргэн мандаж, дундад зууны дэлхийг ноёрхогч цөөн улсын нэг байсан нь монголчуудын дотоод нэгдмэл үзэл санаа буюу үндэсний хөгжингүй шашинтай холбоотой гэх баримтууд Монголын нууц товчоонд үлдсэн байдаг. Үндэсний шашин нь бөө мөргөл байсан боловч бөө мөргөлийн шүтлэг бишрлийн объект болох сүнс хэмээх ойлголтоос ангижирч мөнх тэнгэрийг шүтэх болсон юм. Чингис хаан бөөгийн шашныг төрийн шашин хэмээн онцгойлон их засаг хуульд зааж нэг шашныг шүтэх үзэл санаа монголчуудад төлөвшүүлээгүй бол цөөхөн монголчууд тусгаар тогтнолоо хадгалж чадахгүй байсан гэж судлаач нар үздэг байна. Түүний энэхүү бодлогыг Хувлай хаан үргэлжлүүлсэн боловч монголчуудаа олон шашинд автуулахгүй тулд төвдийн Пагвлам лодой жамцыг улсын багш хэмээн зарлагдаж бурхны шашныг монгол гүрний төрийн шашин хэмээн хуульчилсан байдаг. Дараагаар нь манжийн дарлалын үед бурхны шашин бөөгийн шашны байр суурийг эзлэхдээ төрийн албадлагын хүчийг ашиглах лам хуврагуудын эрх ямбыг сурвалжит язгууртнуудтай адилтгаж бөөгийн шашны зан үйлийг хориглох зэрэг арга хэмжээ авсныг эрдэмтэн судлаач нар ном сударт тэмдэглэн үлдээсэн байна. Мөн бурхны шашин бөөгийн шашны ёс зан үйлийн суурин дээр номлол үйл ажиллагааныхаа хэлбэрийг нийцүүлсэн нь монголчуудыг бурхны шашныг амьдрал ах уйда ойр хүлээн авахд хүргэсэн гэж үздэг. 1990-ад оны Монгол дахь ардчилсан шинжилэлт нь Монгол хүн гадны хүчирхийлэлгүйгээр шашны асуудлыг биедан шийдвэрлэх боломжтой болгосон. Монгол улс альва хүн шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй гэсэн хүний эрхийн түгээмэл тунхаглалыг хүлээн зөвшөөрч нэгдсэн юм. Харин энэхүү ардчилсан шинжиллийн үр дүнд бурхны шашны бодлого олон жилээр алдагдаж, гадаадын иргэд Монгол улсад шашны байгууллагын үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдснээр гадны олон шашин хүч төрөн орж ирсэн байдаг. 1990-ад оны дунд үеэс Христийн шашны сүм, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа эрчимжиж, Библийн сургалтын төв гэх шашны дээд боловсрол олгох сургууль нэгдсэн байдаг. Өнөөдрийн байдлаар Монголд Христийн шашны олон урсгалууд, тухайлбал католик, протестант, ортодокс, мормон, православи, баптизм зэрэг нэвтэрсэн байна. Мөн исламын шашин хөгжиж 1990 оны 10 дугаар сард Монголын мусульманы нийгэмлэг байгуулагдаж 2007 оноос уг холбоо өргөжөж Монгол дахь исламын шашныг бүрэн төлөөлөх хэмжээнд ажиллах болсон. Тэгвэл 1990-с 95 оны хооронд Бахай, Ананда Марга, Мөн дорон дахны улбаатай шашны зарим урсгалууд орж ирсэн байна. Олон шашныг хүндэтгэх нь улс орнуудтай эвийтэй байхын үндэс болохоос бус олон шашныг нэг үндэстэн шүтэх нь мөххийн үндэс гэж Чингис хааны үед чандлан үздэг байсныг дурдах хэрэгтэй. Энэ үед шашин шүтлэхийг төртөө хослуулан улс төрийн бодлогын хүрээнд ашиглах, хүмүүст нөлөөлөх хандлага давамгаалж байсан юм. Харин өнөөдөр манай улсын хувьд хүмүүсийн шашин шүтлэхийг улс төрийн эсвэл өөр ямар нэгэн зорилгоор ашиглахаа болсон. Шашны нөлөө нь хүмүүсийг ёс суртахууны хувьд төлөвшүүлэх гол үүрэгтэй болж өөрчлөгдсөн байна. Шашны хүн ам зүйтэй холбоотой зарим тоо баримтуудаас дурдвал 2004 онд Монгол Улсын их сургуулийн шашин судлалын тэнхимээс хийсэн судалгаагаар иргэдийн 70 орчим хувь нь шүтлэгтэй. Шүтэх эрхээ бодитоогоор илэрхийлдэг. Үлдсэн 30 орчим хувь нь шашин шүтдэггүй, эс шүтэх эрхээ эдэлдэг гэсэн баримт байна. Тэгвэл Америк нэгдсэн улсын 2015 оны олон улсын шашны эрх чөлөөний тайланд дурдсанаар монголчуудын 38.6% нь өөрсдийгөө шашин шүтлэггүй гэж үзсэн бол үлдсэн хувийнх нь дийлэнх буюу 53% нь бурхны шашинтай гэж мэдүүлсэн байдаг байна. Үүнээс харахад сүүлийн 10-аад жил шашин шүтгэхээс татгалзан эс шүтэх эрхээ эдлэх хүмүүсийн тоо нэмэгдсэн гэсэн үг юм. Харин үндэсний статистикийн хороонд бүртгэлтэй 380 шашны байгууллага байгаагаас дийлэнх нь буюу 233 нь Христийн, 109 нь бурхны шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд байгаа юм а. За тэгэхээр зарим тоо мэдээллүүд болон түүхэн баримтуудаас үзэгч та бүхэнд хүргэлээ. Энэ сэдвэр бидэнтэй ярилцахаар өнөөдөр хүрэлцэн ирсэн зочдод танилцуулъя. Миний баруун гар талаас нийгмийн нийслэлийн иргэдийн
төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга буян дэлгэр хүрэлцэн ирсэн байна. За Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн доктор дэд профессор Ганбаатар ирсэн байна. За судлаач Лав Дэмчиг хүрэлцэн ирсэн байна. За миний зүүн гарталт Жавзан дам хутагт төвийн багш Гавж Нямсамбуу хүрэлцэн ирсэн байна. За ариун бичээс нийгэмлэгийн төслийн удирдагч Кембриж их сургуулийн библийн ухааны доктор Баяр Жаргал хүрэлцэн ирсэн байна. За Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн дэд ерөнхийлөгч их Дархан Удган Бачулан хүрэлцэн иржээ. Та бүхэн хүрэлцэн ирсэнд баярлалаа. За уламжлалсаар бид бүхэн Гөгөөцгийн имэнтэй хамтран санал засварлага онлайн хэрэглэгчдийн дунд явуулдаг байгаа. За баасан гаргаас хойш явуулсан санал засварлага та ямар шашин шүтдэг вэ гэж иргэдээс суухад нийт 540 онлайн хэрэглэгч хариулт өгснөөс за 64% нь буддын шашин гэсэн байна. За 13% нь бөөгийн шашин, за 8% нь христийн шашин, за 4% нь исламын шашин гэсэн бол бусад гэдэг сонголтыг 11% буюу 58 хүн сонгосон байна. Тэгэхээр энэхүү сэдв маань магадгүй нүүдэл шийдэл нэвтрүүлгийн форматад буюу одоо бараг томдохоор сэдв байж магадгүй. Тэгэхээр иргэдэд мэдээлэл өгөхийн хувьд хамгийн ихний асуултаа маш энгийн асуултаас эхлэе гэж бодож байна. Тэгэхээр Ганбаатар профессороос яг шашин гэдгийг яг Монголд хуулиараа болон за яг судлагдахуунаараа юу гэж томьёолд юм болоо гэдгийг хоёр судлаачаас эхлээд сонирхмоор санагдлаа. Ганбаатар багш танаас асуултаа эхлэе. За баярлалаа. Шашин гэдэг ойлголтыг Монгол улсын үндсэн хуульд тусгаж өгсөн байгаа. Гэхдээ тодорхойлолтын үндсэн хуульд өгөөгүй. Бол бүрэн шашны хүндхэн шашин төрийн дээдлэн гэдэг үндсэн хуулийн зарчмыг тусгасан мөртлөө дараагийн заалт нь болохоор төр сүмхийдийн харилцааг явуулсан байдаг. Энэ шалтгаан юу вэ гэхээр шашин гэдэг нэр томьёог өөрөө тодорхойлох боломжгүй юм. Ягаад гэвэл энэ чинь өөрөө хүний мөн чанартай холбоотой. Ямар ч улсад, ямар ч нийгэмд шашин шүтдэггүй, иргэдэн шашин шүтдэггүй төр гэж байхгүй. Ягаад гэвэл энэ чинь хүний өөрийнх нь хамгийн чухал асуултууд. Жишээлбэл би хаанаас ирв, хаашаа явах, амьдралын нутаг учир нь юу юм бэ? Гэх мэт энэ асуултуудтай холбоотой учраас энийг тайлбарлах, тодорхойлох, ялангуяа хуулиар тодорхойлох гэсэн орлого бол өөрөө шашин шүтэх эрхийг хязгаарлах нөхцөл байдлыг бүрдүүлэн, зөрчих нөхцөл байдлыг бүрдүүлнэ гэж үздэг. За баярлалаа. Тэгэхээр Лав Дэмчиг судлаачаас болохоор бас зарим хүн судлаач, антропологч хүмүүсээс гадны байгууллагуудаас сонирхож байхад за ямар нэгэн үзэл баримталтай, за байшин савтай, за дагагсадтай зүйлийг шашин гинэч гэдэг юм уу. Иймэрхүү тодорхойлолтууд байгаад байдаг л да. Тэгэхээр барууны судлагтгуундаа ч юм уу зүүнний судлагтгуундаа яаж үздэг юм бол та шашныг юу гэж тодорхойлдог вэ? За тийм шашин гэдэг бол ерөнхийдөө энэ нийгмийн шинжилгээ ухаан тэр дотроо антропологийн шинжилгээ ухаанд бол эрх мэдэл гэсэн тэр ойлголттой авч үздэг. Шашин гэдэг бол эрх мэдэл юм а гэж. Тэгээ энийг яагаад эрх мэдэл гэж авч үзэж байна гэхээр шашин гэдэг нь өөрөө институт юм а. Институт байгаа учраас өөрийн эрх мэдлийн төлөө одоо үйл ажиллагаа явуулдаг нэг ийм байгууллага юм а гэж эрх мэдлийн төвшөнд авч судалдаг нэг ийм тал байна. Мөн нөгөө талаасаа шашин гэдэг юу гэж авч үздэг вэ гэхээр энэ бол мэдлэгийн дата бааз гэх юм уу тийм ээ. За мэдлэгийн тогтолцоо гэж үздэг. Энэ утга нь юу гэсэн үг вэ гэхээр шашин гэдгээр дамжуулаад хувь хүн, нийгэм ямар нэгэн үзэгдлийг хэрхэн яаж тайлбарлах вэ, яаж ойлгох вэ гэдэг нь тухайн шашны тэр сургаал номлолоос болоод үүддэг. Тэгээд тухайн үйл явдал болоход уг нийгэм, хувь хүмүүс маань ямар зан үйл, ямар зан авир гарах вэ гэдэг нь мөн шашнаас амарч гардаг. Тэгэхээр миний ойлгож байгаагаар бол шашин гэдэг нь хоёр зүйл юм байна. Нэг нь болохоор сургаал номлол. За энэ нь болохоор хувь хүний хэрхэн ертөнцийг харах вэ, хэрхэн аж төрөх вэ, юунд итгэх вэ, ертөнцийг яаж олох вэ гэсэн нэг юм ойлголт. Нөгөө талаас шашин гэдэг маань институт буюу энэ эрх мэдлийн байгууллага юм байна. За баярлалаа. Маш ойлгомжтой тодорхойлолтууд байна. Тэгэхээр өнөөдөр бас шашны төлөөллүүдээс өрсөн болохоор яг Нямсамбуу Гавжаас эхлээд асуухад буддын шашинд өөрсдийгөө шашин гэж үздэг үү эсвэл амьдралын занал гэж үздэг үү? Та шашныг юу гэж ойлгодог вэ гэдгийг бас сонирхмоор байна. Таны бас хувийн байр суурийг. Тэгэхээр би бас шашин судлалаар Английн Сандерланд их сургуульд сурсан. Тэгэхээр шашин судлал гэдгээс хоёр судлаачийн маань хэлсэн шиг дэлхийн нийтээрээ яг жигдэрсэн ийм ойлголт бол байхгүй. Гэхдээ ортодокс гэдэг юм уу ерөнхий нэг
зөнх олонх нь хүлээн зөвшөөрсөн иймэрхүү тайлбарууд гэх юм уу тодорхойлтууд бол байдаг л да. Та дөрөв хэллээ. Одоо жишээл байшин савтай, онолтойч гэдэг юм уу. Тэгэхээр ер нь одоо миний нэлээд түлхүү манай хичээл дээр хүлээн зөвшөөрөгчсэн тайлбар бол ихэд юм 7 dimension буюу 7 хэмжээс 7 одоо ийм зүйлтэй байх юм бол сайн хэлснүүд дээрээс бол яг нь шинжлэх ухаанаас ч юм уу хүний хүн төрөлхтний ерийн мэдлэгээс нэг ялгаатай нь бол дийлэнх тохиолдолд аливаа нэгэн далдын болоод суперман одоо ерийн бус тийм хүчийг бас гаргаж ирэх юм бол илүү шашинтай төхөж ирдэг. Гэхдээ бас хэд далдын хүч буюу догматай тулгаж ил шашны холбоод үзэх юм бол жишээл буддизм метр маань бол яг өрний уламжлалт religion гэдэг тэр ойлголтоос бас багтахгүй болоод ирдэг л. Яг бол буддизм бол орчлон хорвын гарал үүсэл туйлын зорилго гэдэг нь бол ямар нэгэн далдын хүчтэй л холбогдох, түүнд итгэх, тэгж байж аврагдах гэсэн юм тайлбар бол тавигддаг. Буддизм өөрийгөө шашин гэдгүү юу гэдэг маань одоо бид нар шашин гэдэг Монгол үгний тайлбар дээр тулаад байна тийм ээ. Шашин гэдэг. За хуулиар тайлбарлахдаггүй гэлээ. Гэхдээ Монгол Улсын их сургуулийн шашин судлал гэдэг юм байдаг тийм ээ. Гэхдээ шашин судлалын энэ гэх юм маань бол өөрөө шашны салбар биш. Шинжлэх ухааны судлагдхууны аргаар шашин юу вэ гэдгийг объектив түвшинд тайлбарлана гэсэн. Тэгэхээр тухайн хүн юм уу тухайн үзэл баримтлал өөрийгөө юу гэж тодорхойлохоос үл хамааран бид нар шашин биш гэж нэ айлаач гэсэн. Үгүй бид нар шашин мөнгөлөөч гэсэн тэд шашин мөнгө биш ер нь дийлэнх тохиол тодорхойлчихно л доо. За зүгээр Монгол хэлцэн уламжлалт хэл бичгийн энэ уламжлалыг харах юм бол шашин гэдэг бол буддизмыг авч үзчихсэн. Шашин гэдэг нь өөрөө самгаар гаралтай үг хэлдэг тийм ээ. Самгаар шасана гэдэг. Тэгээ бурхны шинд шашин гэдгийг яг нэг явцуу байдлаар тодорхойлсны хэлбэр байна. Илүү дэлгэрэнгүй одоо цагийнхаар бас нэг тодорхойлж болох юм да. За цаг дуусчихлаа. Баярлалаа. Тэгэхээр Кембриж их сургуулийн Библийн ухааны доктор Баяр Жаргал байгаас болохоор томоохон гадны их сургуулиуд за Ivy League гэж нэрлэдэг идэх сургуулиуд бол бүгдээрээ христиан буюу одоо христийн институтсууд байдаг. За тэгэхээр шинжлэх ухааныг ч бас зарим тохиолдолд бол христийн шашнаас үүдэлтэй гэж зарим судлаачид үзээд байдаг. Тэгэхээр одоо христийн шашин өөрийгөө шашин гэж үздэг юм уу? За эсвэл одоо нэг бурхнаа үнэн бурхан гэж үзээд энэ бол амьдралын хэм маяг гүн ухаан гэж үзэж явдаг уу? Тэрэн дээр та хуваалцаач юм. За юуны төрөнд бас нэвтрүүлэгт орж оролцуулсан баярлалаа. Тэгээ би өнөөдөр энд ерөнхийдөө Христэд итгэгчдийг тэр дундаа протестант евангелийн итгэлийнхнийг төлөөлөд ирсэн. Тэгээ бидний хувьд бол одоо Христ итгэл гэж бид нар ярьдаг. Христ шашин гэж ярьдаггүй. Тийм учраас бидний хувьд бол яг одоо нөгөө шашин гэдэг тодорхойлолт дотор өөрсдийг бол оруулах хүсэлгүй. Харин Христ энэ бол итгэл юм байгаа, үнэмшил юм байгаа. Тийм учраас бид нар бол Христ итгэл маань өөрөө тодорхой нэгэн хууль журам, амьдралын нэг тодорхой нэг хэв маягийг дагаж явах юм бол болж байна гэж үзэхгүй. Харин энэ бол одоо тэр бүтээгч амьд эзэн бурхантай амьд харилцаатай байх юм бол энэ маань бидний итгэл үнэмшлийн суурь гэж үздэг. Тэгэхээр бидний итгэл үнэмшил маань гол нь амьд тэр бурхантай тогтоож байгаа харьцаж байгаа амьд харилцаан дээр тогтно гэж үздэг. Тийм учраас энэ маань яг тэр нэг шашин гэдэг яг нийтийн нийтлэг ойлголтод бол таардаггүй. Тийм учраас энэ бол бидний итгэл бол харилцаа гэдэг ойлголтын дээр тулгуурладаг. Тийм учраас харилцаан дотроо олон юм орно л доо, сургаал нь орно, амьдралын хэв маяг нь орно. Гэхдээ үндсэн тодорхойлолт дээр ярих юм бол энэ бол амьд харилцаа юм аа л гэж ойлгодог. Тэгээ энийгээ бид нар бас одоо заадаг, үнийгээрээ амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээдэг гэсэн үг. За баярлалаа. Тэгэхээр Батчулуун удагнаас болохоор сая бид нар нэвтрүүлгийн ихэнд үзлээ. Монголчууд бол Монгол төр бол түүхэндээ бөөгийн шашныг бол төрийн үндсэн шашин байна гэж явж байгаа. За орчин үеийн бас сүүлийн зуунуудад бол буддын шашин орж ирсэн байна те. Тэгэхээр бөөгийн шашин бас өөрсдийгөө тэнгэр үзэлгээд бас 100 чухал сэдв нэвтрүүлгээр бол нэлээд дэлгэрэнгүй манай олон нийтэд бол бас янз бүрийн судлаач сэтгүүлч нарын байр суурь хурж байсан. Тэгэхээр бөөгийн шашин өөрийгөө шашин дотор оруулж үздэг үү? Эсвэл тэнгэр үзэл гэдгээр бас өөрөөр тайлбарладаг уу? Бөөгийн шашин гэж одоо хуульд одоо тэгж хэлж байна. Тийнээс биш бөөг бол ер нь шашин гэлгүйгээр бөө мөргөл гэдэг бол шашнаас ч өндөр.
утга агуулгатай юм. Шаш бөөгийн шүтлэг гэж. Шүтлэг маань яг хөөр мөнгө тэнгэрээ шүтнэ. Бөөгийн шашин бол нэгдүгээр мөнгө тэнгэрээ шүтэж. Хоёрдугаарт нь хүмүүний гарахт нь үлгий болсон газар усаа дээдэлж. Гуравт нь болохоор зөв өв дээдсэхэ дэгдсэн сүнс гэж байдаг. Одоо хүмүүс бөөг болохоор зөв нэг л өөрөөр ойлгоод дэгдсэн сүнс гэдгийг ондоо. Тийм дэгдсэн сүнсийг онгод гэдэг. Тэрүүнтэй тэрийг шүтээд тэгээд бас одоо энэ шашин улс төрийн болсон шалтгаан, улс төрд орсон шалтгаан гал голомт. Монгол хүн ийм дөрвөн юм дээр байж одоо бөөгийн шүтлэг бий болж улс орноо авч явж өдий хүрсэн гэж боддог. Одоо тэгэл олон зуун жил бөөгийн шүтлэг маань юу яалаа, дарагдлаа. Одоо энэ нэвтрүүлэг хийж байгаа энэ хамт олондч баярлж байна. Энд орсон энэ ухаан задарсан улсч баярлж байна. Бас бөө хүнийг нэг оруулаад үзье гэж шийдсэн шийдэлд баярлж байна. За баярлалаа. Тэгэхээр их сонирхолтой тайлбаруудыг оролцогчдоос эхний асуултаар авлаа. Тэгэхээр манай хуулинд бол төрийн байгууллага шашин сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй гэдэг үндсэн хуулийн 9-р зүйлд заасан. За Гангабатар багшийн хэлснээр Монгол улсад төрийн шашнаа үндэтгэж шашин төрөө дээдлэнэ гэж заасан. Тэгэхээр энэ төр сүм хийдийн хоорондын харилцаа гэдэг түрүүн лав дэмжиг багш ихний асуултанд хариулснаар бол хоёр зүйл байгаад тах шиг байна л да. Нэг бол үзэл санаа байгаад байна, нөгөөх нь институт байгаа. За институцийн болохоор одоо манай одоо засаг захиргаа маань зохицуулахаас өөр аргагүй. Тэгэхээр шашин гэдэг яг ийм тодорхойлт байхгүй үед нийслэл маань одоо жишээлбэл нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа шашны байгууллагуудыг шашны үйл ажиллагаа явуулах гэсэн ингээд зөвшөөрөл үүсгэх ч юм уу, зөвшөөрлийг эргэж харах дээр яаж тодорхойлолтоо хийдэм болоо гэдэг бас их сонирхолтой байна л да. Буян дэлгэр дараагаас сонирхъя. За, ямар ч байсан нэвтрүүлэлт өрсөн танд баярлалаа. Тэгээд хуулийн тодорхойлолттой холбоотой асуултыг бол манай хууль зүйн доктор маань хариулж явуучих байх. Тэгэхээр төрийн байгууллага бол хууль заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх ёстой. Тэгээ хуульд төр сүмийн харилцааг зохицуулах тухай хуульд хэрхэн заасан байна. Үүний дагуу үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр одоо би жишээлбэл очиод одоо лавгаизм ч гэдэг юм уу те. Одоо нэг шашин байгуулад нэг байртай болоод ингээд очих юм бол нэг номлол судартай болоод очих юм бол бүртгэж аавна гэсэн үг. Нийслэл маань. Тэгэхээр тодорхой хуулиар зохицуулсан заалтууд байгаа л да. Тэгэхээр энэ талаар бол хуулийн заалтуудыг бол манай Гангабатар доктортой ярилцвал илүү тодорхой хариулт. За баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлэгтээ болохоор шашны нөлөөлөл гэдээ бид нар бас заагаад өгсөн байгаа. Тэгэхээр лав дэмжиг багшийн хэлсэн шашин бол бас эрх мэдэл юм а гэдэг их сонирхолтой байна. За одоо Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч одоо жишээлбэл Библиэлд гараа тавьж агаад нэг үндэстэн шашны доор гэдэг одоо тангараг өргөдөг хүүхдүүд нь өглөө болгон. Тэгэхээр Монгол улсын хувьд бол яг secular state буюу одоо шашныг төрөөсөө салгаж өгсөн гэж үздэг. Яг тэгэхээр одоогийн байдлаар төр шашны үйл ажиллагаанд оролцохгүй байгаа тийм оролцохгүй байна гэдэг итгэл үнэмшил яг судлаач нарын маань хувьд байдаг уу? Гангабатар багшаас эхлээд асууя. Монгол Улсын үндсэн хууль төрийн заасан байгаа тийм ээ. Шашин төр нь өөрөө шашны үйл ажиллагаа явуулахгүй. Шашин төрийн үйл ажиллагаанд оролцох. Энэ өөрөө юу гэсэн юм бэ? Тодорхой хэмжээнд шашин төр хоёрын хооронд зааг бий болгосон юм байна гэдгийг харагдаж байгаа. Гэхдээ аль ч улстай түрүүн дээрээ хэллээ шүү дээ. Америк нэгдсэн улс ерөнхийлөгч тэгж тангараг өргөж जैन, шүүгч тэгж тангараг өргөж जैन, шүүхийн одоо танхимд орж ирээд шүүгч нь эхлээд бурхан гэж хэлж байна. Ямар бурхнаа хэлж байна? Обама банк хэлдэг байсан God bless America. Америк нэгдсэн улсыг бурхан хэвэг. Ямар бурхнаа хэлж байгаа. Тэг өөрийнхөө бурхнаа хэлж байгаа да тэр хүн бол дотроо бол тань. Тэгээ энэ бүхэн ямар асуудал үүсэх үгүй Америк нэгдсэн улсын мөнгөн тэмдэгтээр хүртэл тийм ээ доллар дээр бурханд итгэнэ гэж бичсэн байдаг. Ингээ бодохоор энэ өөрөө Америк нэгдсэн улсын үндсэн хуулийн эрхтүүд асуудал үүсгэж ирсэн. Яг хөө хөндөгдөж ирсэн. Энэ үнэхээр манайх secular улс юм уу шашин тэр хоёрыг салгасан юм улс юм уу гэдэг. Тэгээ энэ дээр ямар асуудал үүсэж ирсэн бэхээр ер нь бол тэр одоо шүүхийн танхимд ингэж хэлнэ үү, Библиэл дээр тавьж тангараг өргөнө үү шүүхийн танхимд. Энэ бүхэн чинь ерөөсөө л манай уламжлалтай холбоотой юм. Явж христэн шиг манай уламжлалын нэг хэсэг болцсон учраас энийг бид юу гэж үзэх вэ гэхээр
хүлээн зөвшөөрнө. Инглигээд бусад хүмүүс өөрөө өөрсдийн шашнаас шүтгэх эрхэнд талдахгүй гэж ингэж үзэж байна. Яг үүнтэй адилаар Монгол Улсын үндсэн хуулийн цэцэн шийдвэр гарч ирсэн. Үндсэн хуулинд байж байгаа нэг залтыг тайлбарлахдаа буддийн үндсэн хууль биш төр сүмгийдээ харилцааны тухай хуулинд байсан нэг залт буддийн шашны зөнгөлөх байр суурийг хүндэтгүү үзэх гэсэн залтыг үндсэн хуулийн цэц үндсэн хууль зөрчилгүй гэж үзээд ингэхдээ энэ Монголын ард түмний түүхэн уламжлал төрч ёсоо хүндэтгэн дээдлэнэ гэсэн андигнын дээдлэн гэсэн энэ зүйл залтын хүрээнд багтана гэж ингэж үзсэн байна. Тэгээ энэ юу гэсэн үг вэ гэхээр Монгол улс бол нэгдүгээр төр шашин хоёрыг хооронд нь салгасан улс мөн байна. Хоёрдугаар үндэсний уламжлалтайгаа нэгт холбоотой байгаа буддийн шашныг бас тодорхой онцгой байр суурьтай гэдгийг хүлээн зөвшөөрсөн улс гэдэг юм дүгнэлт хийж байна. Шашнаа гэж хэлчихсэн болохоор гэсэн үг тийм. Тэгээ энэ үндсэн хуулийн цэцэн шийдвэр дээр шашнаа гэдэг нь өөрөө Буддийн шашин. Буддийн шашныг ойлгоно гэсэн юм агуулгууд байна. Тэгэхээр нэвтрүүлгийг эхлэхээс бас 2 цагийн өмнө Twitter дээр та шашин шүтлэгтэй юу гэдэг асуулгыг явуулахад одоо 81 Twitter хэрэглэгч оролцсноос бол шүтлэггүй гэдэг нь бол 30% та гарч ирж байна л да. Тэгэхээр Америкийн засгийн газрын хийсэн Монголын олон улсын шашны тайлан дээр бол монголчуудын 38.6% бас шүтлэггүй гэсэн хариултыг өгсөн байна гэж байна. Тэгэхээр энэ үзүүлэлт бусад улсынхтай олон шашинтай бол нэг шашинтай улсуудын хувьд нийгмийн одоо ямар үзүүлэлт вэ гэдгийг бас лав дэмжих судлаачаа сонирхмоор байна л да. Баабургаан бичсэн нийтлэл дээр бол яг 12 сард бичсэн нийтлэл дээр бол монголчууд маань 30-аас 80 оны хооронд бол тэр чигтээ за шашинг бол дэмждэггүй төрийн системтэй байсан болохоор за хүмүүс маань шашны талаар боловсрал их муутай, ойлголт муутай. За тэгээд одоо дараагийн үеийн буюу одоо манай үеийнхэн бол тэр боловсрал бол өвлөгдөж ирсэнгүй гэж бас дүгнж болохоор байна л да. Тэгэхээр манайх шиг ийм өндөр үзүүлэлттэй ATS гэж үзэж болох энэ хүмүүс шашингүй үзэлтэн бараг 40% та гэхээр 10.4 шашингүй байх нь нийгэмд ямар нөлөөлөл үүсгэж юм бол шашинтай байх нь зөв байд юм болов. Маш олон асуулт суучлаа уучлаарай. Тийм. Тэгээ ерөнхийдөө нэвтрүүлгийн асуулт шашны нөлөөлөл гэж байгаа. Тэрнтэй холбогдуулаад таны саяны асуулттай мөн холбогдуулаад хариултыг. Тэр юуны шашны нөлөөлөл би түрүү хэлсэн сургаал номдол институт тийм ээ. Тийм учраас шашин гэдэг маань хувь хүн болон нийгмийн бүлэг хүмүүст бол нөлөөлдөг. Аливаа үзэгдлийг тань мэдих тайлбарлахад дээрээс нь одоо юу вэ гэхээр энэ өөрөө нэг байгууллага учраас энэ төрд бол нөлөөгөө үзүүлдэг. Дээрээс нь шашин маань өөрөө нийгэм нөлөөлөл үзүүлж байгаа учраас шашны бол хоёр одоо функц юм уу тийм ээ. Нөлөөлөл бол байна. Нэг нь болохоор тухайн үндэстнийг нэгтгэх. Нөгөө зүйл болохоор үндэстнийг хаглах. За энэ дээр би хоёр жишээг авч болно. Үндэстнийг нэгтгэсэн жишээ бол 1911 онд Монгол улс Манжчин улсаас тусгаар тогтноход бол энэ шашны ижилсэл бол маш хүчтэй нөлөөлсөн байдаг. Богд хааны тэр зарилгууд дээр бол байдаг. Энэ бол шашин төрөө одоо сэргээ мандуулах. За энэ үйлдэл бол байдаг. Шашин хагарсан одоо түүх бол 1949 онд энтэг улс Их Британий одоо колоничлаас гараад тусгаар тогтнолоо ус байгуулахад бол Конгресс намынхан бол одоо хоорондоо хагаралдаад бид нар бол одоо яах вэ гэхээр тусгаар тогтносон энтэг ус байгуулахад бидний исламын шашинтай улс бол хиндуучуудын дор бид нар орохгүй гээд Пакистан гэдэг улсыг байгуулсан байдаг. Тэгэд энэ 1949 онд ингэж харгал явуулснараа юу болсон бэ гэхээр цусд одоо тийм тулаан мөргөлдөөн бий болж Пакистанаас иржсэн галт тэргэнд бол одоо амьд хүн биш үхтэл. Энтгээс ирж байгаа галт тэргэнд мөн адил. Ийм байдлаар одоо бие бинийгээ хөнөөж ирсэн ийм зүйл байгаа юм. Тэгэхээр Монголд бол яг вэ гэхээр та дөрөв дурдлаа. За ингээд цаг дуусчих шиг байна. Дараа. За тийм маш сонирхолтой баримтуудыг бас дурдж байна. Тэгэхээр одоо би Нямсанбу багшаас бол буддын шашны нийгэмд үзүүлэх нөлөөллийг та юу гэж боддог вэ? Буддын сургаал нийгэмд эргээр нөлөөлж байгаа жишээнүүд одоо таны өөрийн судалснаар болон та жишээ авч ярил бас их сонирхолтой байх гэж бодож байна. Тийм. Тэгэхээр ер нь аливаа шашны хит гаднаас нь дүгнэх тийм ээ сургаар. Одоо ер нь 18 дугаар зуунаас өмнө бол маш их дам сургаар бие бинийгээ соёл уламжил төсөөлдөг байлаа шүү дээ. Антрополог болон шашин судлал гарч ирснээс бол илүү объектив бодит томилтууд гарах болсон. Тэгэхээр буддизмыг янз бүрээр тайлбарлаж байж болно. Тэгэхээр буддийн өөрийнх нь цөм сургаал юу вэ? Өөрийнх нь үнэт зүйл нь юу вэ? Хүмүүст юг сургадаг гэдэг нь бол тодорхой л да. Бурхан буддизм өөрөө бурхны шинийг үг гэж тодорхойлсон бэхээр хүн өөрийнхөө муу сэтгэлийг ялан дийлэх, зөв рүү тэмүүлэх,
тэгээ үргэлжлүү зөв үйлдэлтэй байна гэдэг маань ер нь бурхны шимаг тодорхойлсон байна. Тэгэхээр ер нь шашны нэг мундаг зүйл нь бол биднэрт эрхэмлэлийн ирэмбийг тогтоож өгдөг тийм ээ. Магадгүй бид нар адуус байсан бол хамгийн үнэтэй зүйл нь хоол унд ч юм уу амь нас маань багт юм байна. Тэгэхээр амь наснаас илүү үнэт зүйлийг бидэрт өгдөг тийм ээ. Тэгэхээр тэр үл үеийн бэгэрчвэл бид нар ойрын ахуйн энэ эд одоо өнгө мөнгө гэхээсээ илүүтэйгээр ёс суртахуун зөв байна гэдэг маань буян гэдэг маань энийг л бидэрт итгүүлж үнэмшүүлнэ гэдэг маань ер нь дийлэх шашнуудын өөрийнх нь нийгэмд ч юм уу улс хурлд үзүүлэх хамгийн хүчтэй зөв эерэг нөлөө нь мөн. Монголын жишээн дээр аваад үзэх юм бол мэдээж хэрэг Христийн итгэгч нараар дамжуулаад Христийн шин тэр хүмүүсээ эерэг сайн болгож байгаа боловч бүх судалгаагаар харагдаад үзэхэд бол дийлэх болох нь бурхны шантай. Тэгэхээр буддизмын нэгэн нөлөөлөх хийгээд хэрэгцээ одоо зөв голдрлоор яг ёс суртахуун тэр номлолынхаа дагуу явж хэрвээ чадах юм бол энэ бол үнэхээр маш хэрэгтэй ашигтай эмэл багаж төхөөрөмж хэрэгсэл мөн гэж надад харагдаад байдаг. Эрх мэдлийн бидний талаар сайн сайхны төлөө Монголыг хөгжүүлэх том хүч чадал бурхны шин байна гэж харагддаг. За баярлалаа. Тэгэхээр Баяр Жаргал докторийн хувьд та Христийн шашин Монголд манай нийгэмд одоо яаж нөлөөлж ийн гэж хардаг вэ? Орж ирсэн хугацаанаас хойш Марко Поло гэж сурал үзэж байгаад бас зарим нэг түүхэн фактуудыг оруулж өгөхөөр Монголын зарим христчид бол бас манай овг аймагуд донд Христийн шашин байсан гэд саяхан нэг номны нээлт болж ирсэн тийм бас тэгэхээр шашны өдрөөр бас тэр баримтуудыг эргэж зарим түүхчид дэлгээд байдаг. Тэгэхээр манай сая үндсэн хуулийн цэц бол шашнаа гэж хэлээд одоо буддын шашныг бол төрийн шашин юмаа гэдээ илүү онцгойлоод үзсэн. За өөр зарим залтайгаа зөрчилдөхөөр юм шиг хүний эрхийн төвөмөл тунгалтай бас зөрчилдмөр юм шиг харагдаад байна л да. Энэ дээр таны хувийн байр суурь ямар? За тэгээд цаг богино учраас би яг нэг ихний нөлөөлөл гэдэг талаас нь хариулъя. Тэгээд яг Монголын түүхэнд бол ялангуяа бүр 6-7 дугаар зууны үеэс дундад Азад Төв Азад тэгээ бас Монголын одоогийн газар нутгаар Христэд итгэгчид бол ер нь орж ирсэн байдгийн анхны. Тэгээд тэр маань явсаар агаад зарим овг аймагуд нэлээд их массаараа Христэд итгэсэн тийм түүхийн баримтууд байдаг. Тэгээд их Монгол улс байгуулагдах үед 6 аймгийн 4 нь Христийн шашин дийлэнх нь байсан гэсэн бас зүйлүүд. Одоо жишээлбэл Хэрэд, Мэргэд, 8 онгууд гэдэг аймагуд тэр аймагуудаас гарч ирсэн одоо түүхийн археологийн олборлсон тэрийг батсан зүйлсүүд байдаг. Тэгээд 13 дугаар зуун 14 дугаар зууны үед бол Христийн шашин ялангуяа тэр дорны шулган гэж ярьдаг одоор Несторинч гэж ярьдаг тэр итгэл бол маш их өргөн дэлгэр байсан. Тэндээс төлөөлөгчд баруун зүг рүү явж исэн түүх байдаг. Тэгээд өнөөдрийн хувьд гэж ярих юм бол яг энэ нийгэм нөлөөлж байгаа нөлөөлөл нь хаанаас гардаг вэ гэхээр Библийн өөрийнх нь алтан одоо хууль, алтан дүрм гэж хэлдэг одоо бусдыг өөрийн адил хайрл гэдэг тэр зарчмаас бүхэм гарч ирж байгаа. Тэр сургаалын маань амьдралдаа бид нэр хэрэгжүүлээд явах юм бол би бусдыг өөр шигээ хайрлах юм байна. Би тэр хүнийг хүн шиг дээд одоо хайрлаж, эрхэмлэж тэр хүн тусламж үзүүлэх юм байна гэдэг үднээсээ бид нар нийгэмд ажиллаж эхэлдэг. Жишээлбэл одоо 90-ад оны эдийн засгийн хүн байх үед те гудамжны хүмүүстэй гудамжинд байгаа хүүхдүүдтэй, ядуучуудтай хэн хамгийн түрүүнд Монголд ажилласан бэ? Христийнхэн байсан. Дийлэнх нь байсан. Өнөөдөр ч гэсэн яг ерөнхийдөө адилхан байгаа. Тэгээд тэрнээс хойш одоо жишээл би энэ нэг статистик байна л да. Монголын Евангелийн Эрсээс гаргасан судалгаагаар зүгээр 2013-15 онд хийсэн судалгаагаар яг зөвхөн тэр 2 онд хийсэн дүнгуудыг нэмэх юм бол 636 хүн одоо архинаас гарсан. 208 хүн тамхинаас гарсан. 155 гэр бүл салцсан байсан гэр бүл нийлсэн. 401 хүн ямар нэгэн донтолтоос гарсан гэсэн ийм одоо эерэг үзүүлэлтүүд байгаа. Тэгээ ерөнхийдөө ингээ харах юм бол тэр бусдыг хайрлал гэдэг зүйл маань нийгэмд эерэг өөрчлөлт, шинжилэлт, авчрий гэдэг үзэл бодлыг суулгаж өгдөг учраас эндээс нөгөө нийгэмд боловсролын, ангаахын, шинжилгээ ухааны талбарт гарсан ерөнхийдөө баруунд гарсан бүх хөгжлийн суурь дандаа Христ итгэлээс гаралтай. За баярлалаа. Тэгэхээр Батчулуун удагнаас бол та түрүүн хариулж байхдаа хэлсэн бөөгийн шашин бол нэг хэсэг мартагдсан гэдэг. За нэг хэсэг одоо бол бас бөөгийн шашин нэлээд их одоо дэлгэрсэн тийм мэдээллүүд бас хэл мэдээллээр гарч байгаа. Тэгэхээр яг Монголд яг хэдэн бөөгийн төв байдгийг бол сайн мэдээлэлгүй байна. Тэгэхээр бөөгийн шашин өмнө нь бас манай уламжлалт шашин байжгаад одоо эргээд бас олон удган болон энэ бөөгийн шашныг түгээн дэлгэрүүлж байгаа институцүүд дэлгэрж байгаа бол нийгэмд ямар эерэг нөлөөлөл үзүүлж байгаа бол гэдэг дээр та байр суурьасаа уулзаж. За бөөгийн шашин бол одоо санаатаагаар устгагдсан. Бүрэн устгагдсан. Гэвч
ясныхын шимэн нүүн онгодын хэлгээр цусных нь сүлгдэж байгаа учраас хичнээн устгасан ч одоо үдийн үед энэ их хэрэгжээлтэй замыг гараад та бүхэнтэй хамт ардчил үүссэн 90 онд 96-нд анхны бөөгийн төв байгуулагдсан. Тэнд бол ёс журмаараа онгод монгод нь голомтой сахиад ингээд их хүмүүс хүсэж байсан бөөгийн шашнаа одоо далд байсан учраас ил гаргаж чадахгүй. Тэгээ одоо үед энэ ардчлалын югаар 96 онд эхний байгууллага голом төгөж байгуулагдаад 2012 онд 83 бөөгийн төвийг одоо тэр хоёрын хооронд 83 одоо жижиг төв болтлоо хөгжсөн. Энэ их амжилттай. Одоо тэгээ бөөгийн нэгдсэн эвлэл гэж 83 бөөгийн төвийг нэгтгэхэд одоо яста дөнгөж нөгөө дарагдаж явж гсэн шашин тэр шүтлэг маань одоо бүр хүм идэхгүй болсон. Олон урсгал гарч ирсэн. Би нэг бараг заримдаа санаатай гарч ингэж өгдөг. Бөө шашныг ард түмнээс нь салгаж ард түмэнд өсвөлхийн тулд одоо тэр багш чамын харилцаа ийм юмдаа харагдаг. Тэгээ энд бол бид нар Монгол бөөгийн нэгдсэн ивэл 2 жил болоод ийм Монгол бөөгийн ёс зүй гэж энийг яг амьдралаас авч одоо манайхан ерөөсөө шашин шүтлгээ мэдэхгүй байна. Тэр багш хүн гэж юм, шав хүн гэж юм. Ер нь бөө болох ямар шинж тэмдэг байд юм. Хэдэн жил болсон хүн багшлах хэрэгтэй байд юм. 1-2 жил болсон хүн дээр ч очиод ээж болохгүй. Одоо нэг цаанаасаа бомбын 90 болсон учраас манай удам язгуурчин зөмөөрөө тэнгэр газар лус голомттой холбоотой юм чинь өмнө сэргэж ирж байгаа одоо. Маш их сэргэж ирж байна. Тэрийг харин шин тутам байгаа болохоор янз бүрээр одоо урсгалууд гарч ирж байгаа. Тэрийг одоо энэ манай байгууллага бол яг угийн уламжлаас ирсэн одоо би гэхэд одоо 300 гаруй жилийн уламжлалтай онгод надад байна тийм ээ. Ийм уламжлал нь алдагдаагүй улаач нараар одоо энэ бүр энэ дотор бол энэ судлаач хийгээгүй. Бачуулангой бас бүгдээрээ 2 минутад тийм багтлаач хариулж байгаа болохоор бусад оролцох ёстой хүндлээ. Тэгэхээр буян дэлгэр дараагаас яг нийслэлд маань бол хүн амын маань бараг тал шахуун амьдарч байгаа. Тэгэхээр бид нэвтрүүлгийн ихэнд бас маш олон хэмжээний шашны үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын тоог харсан байгаа. Тэгэхээр нийслэлд хамгийн сүүлийн тооноос таваас дурдж сонирхуулвал яг одоо бүртгэлтэй байгаа тоонууд дээр саяхан бас нэг эцдачл явуулаад байх шиг байсан. Манай мэдээний редакцаар тэр талаар мэдээлэл орж байсан. Сүүлийн үеийн тоо баримтаас та сонирхуулаач. За тэгээ ер нь Улаанбаатар хотод нийтдээ 380 орчим шашны байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа. 6 урсгал 20 орчим төрлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа. Өнөхөө байдалтай байгаа. За өнгөрсөн онд 50 орчим шашны байгууллага хугацаагаа сонгох хүсэлт ирүүлсэн. Эндээс бол одоогийн байдлаар 34 байгууллагын хугацааг сонгочод байна. За үлдсэн 16 байгууллагын хувьд бол тодорхой хэмжээний бас хуулийн зүйл залтыг зөрчилсөн байгаа учраас зөрчиллөө арилгахад тэр асуудлыг бол түр хойшлуулчаад байж байгаа. Нэг байгууллагын үйл ажиллагаа цуцсан. Статистик бол юм. Тэгэхээр Улаанбаатар хотод маань 380 гаруй байдаг 6 урсгал 20 төрөл гэхээр өнөөдөр нэвтрүүлэг маань бүрэн төлөөлөлтөй болж чадаагүй байгааг бас бид нэр харж байна. За бүрэн төлөөлөлтөй байлгыг бол бас 20 зочинтой байх байсан байна. Тэгэхээр Ганбаатар багшаас яг өнгөрч түрүүний асуултаа дэлгэрүүлээд асуулахад шашны нөлөөлөл түрүүн лав дамжиг багш бол 2 нэлээд экстрим жишээ бас дурдлаа л да тий Монголын болон энтхэг Пакистаны. Тэгэхээр Монгол Улсын ерөнхийлөгчийн дэргэдэх шашны асуудал эрхэлсэн юм зөвлөл байд юм байна. За 2001 оны 108 дугаар зарилгаар ингээд тэгэхээр сая буддын шашны тэргүүн Монголд айлчлснаас эхэлж олон улсын хэвлэл мэдээлэлд болон монголчуудын дунд саяын айлчлалын талаар бол маш олон хэвлэл мэдээллийн бол гол сэдэв болж ирсэн. Тэгэхээр за эндээс бол шууд эдийн засгийн нөлөөлөл бидэнд харагдаж засаг төр маань 1-2 удаа тайлбар хийх, за урд төрштэй очихдоо уучлах гэх мэтийн үйл ажиллагаа явуулж байсан. Тэгэхээр шашин бидний итгэл үнэмшил маань бол одоо арчилсан Монгол улсад хүн бол шашин шүтэх болон шүтэх эрхтэй гэж байгаа. За тэрийг хэрэгжүүлсний төлөө болохоор манай хөрш улс маань биднийг нэг хятад бодлогыг дэмжсэнгүй ч гэх байдлаар
одоо дургуутслаа илэрхийлж байгаа жишээтэй. Тэгэхээр инхээр шашин маань өөрөө Монголд одоо шашин шүтэх эрх чөлөө байна уу гэдэг үндсэн асуулт руу орж ирэх гээд байна л да. Тэгэхээр та энэ дээр бас ямар үзэл баримталтай явдаг вэ? Ямар бодолтой явдаг вэ? Болж байгаа үйл явцуудыг хараад гэдэг дээр өөрийнхөө байр сууриас сонирхуулаач. За ер нь шашин бол ялж шашинтай. Маш олон шашин байна. Шашин хүн шинээр бий болгож байна. Тэгээд шашин гэдэгтэй холбоотойгоор дэлхийд түүхэнд маш олон дайн болж байсан, тулаан болж байсан санагдсан. Энэ тэмдгүүл дэлхийн өнцөг болмонд одоо ч гэсэн шашинтай холбоотой байна. Нэг шашны хүмүүс хоорондоо байлдаж байна, өөр шашинтай хүмүүс байлдаж байна. Тэгээ энэ явж яагаад ийм төрчих вэ гэдэг дээр бид нэр хэрэгцүүлж бодох хэрэгтэй л да. Анх бол бүгдээрээ бурхны хайрыг бид нар түгэнэ гэж шашин гарч ирдэг. Тэгчээд явж байгаад нөгөөх нь юу вэ гэхээр тэрсүүд үзэлтэй өөр шашинтай хүмүүсийн хүүхдийг шашныхаа нэрийн өмнөөс, бурхныхаа хайрын өмнөөс толгойг нь авдаг ийм л хэмжээнд тулж чадсан шүү дээ. Тэгээ энэ юг харуулж байгаа нэхэр шашныг улс төртэй байд юм уу? Төртэй хит холбох юм бол ийм асуудал үүсэх магадлал байд юм байна гэдгийг харж байна. Шашны шууд нөлөөлөлөөс болж байна уу гэдэг өөрөө ч улс төрийг шашинтай хутгаад шүү дээ, тийм ээ. Дэлхийн тавцан дээр. Тэгээ энэ асуудал нь өөрөө хүмүүсийн шашин шүтэх хэрэгтэй холбоотой учраас Монгол Улсын үндсэн хууль тийм залт байгаа гэж бодож байна л да. Шашин төрийн шашны үйл ажиллагаанд оролцох гэдэг ийм зал байна. Ер нь бол шашин бол шашны одоо үндсэн нөлөөлөл гэдэг юм уу? Юу вэ гэхээр явж ямар ч шашин байсан тухайн нийгэмд хамгийн суур үнд зүйлсүүдийг төлөвшүүлж чадж гинэ үү тийм. Юу нэ хайрлах, энэрх юу гэдгийг асрах, тэтгэх, төвчих энэ үнд зүйлсүүдийг бий болгож чадж байх мал тухайн шашин тухайн нийгэмд эерэг үр дагавар авчиж байна гэж харах хэрэгтэй. Тэгэхээр саяхан бас Монгол Визийн өнөө өглөө нэвтрүүлгийн хөтлөгч за хүн судлаач бом очир судлаачийн хийсэн нэвтрүүлэг дээр бас хит шашингүй байх нь бол өнгө мөнгө буюу одоо энэ капиталист үзлийг хит дэврэгж ийн хүмүүс нөгөө сая таны хэлдэг үнэт зүйлүүдээс илүү холдоод за гоё сайхан хувцас машин ч гэдэг юм уу эрх мэдэл илүү шунаад тийм хүмүүс одоо биений хайрлын энерги тэр бүх тэр үнэт зүйлүүдээс илүү холдоод байна уу да гэдэг сэдвийг хүндэх гээд байна гэж ойлгосон тэр нэвтрүүлгээр. Тэгэхээр лав дэмчиг багшаас бас яг түрүүний асуултан дээр нийт хүн амын маань 40% нь баг шашингүй байх нь ер нь хэр үзүүлэлт вэ? Одоо өнөөдрийн 2017 онд адилхан арчилсан явж байгаа улсуудтай ядаж зэрэгцүүлээд харахад ямар харагдчих вэ? За шашин шүтэх боломжгүй улсуудыг бол оруулж тооцох боломжгүй. Тийм таны эхний асуулт тэгээд дараагийн асуулт хоёул нь хавсаргаад хариулъя. Эхнийхтэр бол тэр шашны нөлөө улс төр гэж байгаа. Тэгэхээр та түрүүнд дурдлаа энэ сая айлчлалын үеэр манай урд хурц бол бид нарт их тийм бид нарыг бас их нэлээд хавтсан, хягсан тийм мэдээлэл бодлого явууллаа штэ. Тэгэхээр энэ ч аргагүй юм байна. Угаасаа шашин гэдэг маань яаж төд үйлчлэнэ гэдгийн жишээ юм байна. Манай урд хурц бол өрдөөс энэ шашны хөдөлгөөнөөс шашны удирдагчдаас маш их имээдэг болсон. Энэ түүхэн дээр авч үзсэн чинь жишээлх юм бол Юан гүрний дараа Мин улсыг хэн байгуулсан гэхээр шашны хөдөлгөөн бий болгосон байдаг. Ер нь бол хятадын түүхийг аваад үзэхэд бол энэ шашны хөдөлгөөнөөр дамжуулж хойсголууд гарсан байдаг. Төрөө унгасан байдаг ийм жишээнүүд. Тийм учраас хэдэн жилийн өмнө ч гэсэн манай урд хурцын төр бол засгийн газраас бол одоо яг гэхээр Фалунгон гэдэг энэ шашны байгууллагыг бол хорьсон байдаг шүү дээ. Энэ юунаас болоод хорж байна гэхээр энэ шашны нөлөө маань намын нөлөөнөөс илүү болохыг сэргийлж ингэж хорж байгаа юм. Өрсөлдөөд энэ тийм шашин төр хоёр өрсөлдөж байна гэсэн үг. Монголын түүхэн дээр үзэх юм бол шашин эрдөөсөө төрөө дэмжиж ирсэн юм түүхүүд бол харагдаад байгаа. Жишээлбэл түрүү ярьж байлаа бөө мөргөл энэ дараа бурхны шашин дэлгэрсэн гэж. Энэ яг бурхны шашин дэлгэрсэн бэ гэхээр бурхны шашин маань өөрөө институт юм байна. Бөө мөргөл маань институт биш. Нэг удирдагч байхгүй. Нэг тийм одоо hierarchy тийм одоо дээрээсээ доош энэ тогтцоо байхгүй, удирдах байхгүй. Нэг баримтлсан ном байхгүй. Гэтэл буддизм болохоор институтчлсан шашин. Тийм учраас буддийн шашныг авснараа Хувлаа хааныг баталгаажуулж өгсөн. Энэ бол загар бардын хаан юм аа. Монголчууд бол загар бардын хаан учраас дэлхийг эзлэх нь туйлын одоо зөв юм а гэж үүнийг гаргаж өгсөн.
Америкийн нэгдсэн улс одоо юу гэхээр ардчлалын одоо үнэлэмж value байгаа учраас бид нэр Ирак руу ордог ч юм уу те. Энэ зүйлийг бол шашны одоо нөлөө явж. Тэгэхээр урд хөрш маань бол энэ юг шашны бодлогыг маш их явуулж байна. Жишээлх юм бол буддизмыг их дэмжиж байгаа. 93 онд буддист форумыг зохион байгуулсан. Түүний дараахан энтхэг улс бас буддист конгрессийг зохиосон байгууллага. Тэгэхээр энэ Монголд бас болж исэн байлээ шүү дээ. 90-ад онд одоо Бабурга нийтлэлээс л бас харлаа л та. Тэр бол Монголын борон шитний төвийн чуулганыг ярьж байна уу, юуг ярьж байна? 88 онд Азийн буддистуудын баг хурлыг ярих юм бол дахиад бид нэр социализмын үеийн шашны бодлогыг бид нэр ярих болно. За баярлалаа. Тэгэхээр гавж Нямсанбуугаас болохоор Монголд шашин эрх мэдлээ хэр буддист шашин төвлөрүүлж чадчихэв. Төртөө яг нэг цонхоор харьцаж чадчих байна уу? Монголын одоо хийдүүд маань одоо нэгтэрсаа зарим хүмүүсийг харж байгаад аялал жуулчлалаа хөгжүүлэх манай бас нэг хөгжлийн гарцсан. Та бол буддын шашин Монголыг хөгжүүлж чадна гэж итгэдэг гэж түрүүн хэлсэн. Тэгэхээр буддист бүх жуулчдыг татхад л Монгол одоо буддист төв болоход л бас нэлээд их хэмжээний жуулчид татах хэмжээгээр бас боломж юм уу гэж харж үзэж байсан та хөгжилтөө эрх мэдэлтэй шууд холбоод бодвол тэгэхээр тэр Монголыг хөгжүүлэхэд нөлөөлнө гэдэг маань бол зөнх массын зөнх олны үнэнд итгэл үнэмшил үнэнд итгэх маань ямар нэгэн далдын хүч биш шүү дээ тийм үү ерөөсөө л ёс суртахуунд зөв сайн итгэл үнэмшил өнөөдөр хамгийн их тутамг байна л да. Одоо дээр доргу хулгай хийж яана гэж яриад байна тийм ээ. Тэгэхээр энийг таслан зогсооход бол бүдийн итгэл үнэмшил шууд ард түнтэй сөрүүлцэх ийм итгэл үнэмшил мөн. Гэхдээ зүгээр нэг анзаарч тооцох ёстой зүйл бол өнөөдрийн Монголын буддизмын нөхцөл байдал 60-70 жилийн өмнө 20,000 лам хөргөнд хүчиггүй алаа хийсэн. Хүчиггүй алаа. 20,000 хүнийг ална гэдэг аимшигтай явдал шүү дээ. Би зүгээр бодоод хэрвээ 60-70 жилийн өмнө 20,000 Христ итгэгчнийг алдсан байсан бол өнөөдөр ямар их сүрдүүлэнтэй дэлхийн нийтэр байж байгаа бол. Ер нь буддистууд жоохон нам гүмэлтэй. Одоо жишээлбэл хүмүүнлэгийн зөв аяныг хийлээ гэж бодох тэр болгон зарлаад байх нэг ховор. Жишээлбэл би өнөөдөр ихэд өөр хангаал хүмүүнлэгийн ажиллаар явах хэрэгтэй байсан. Надад нэвтрүүл хойшлуулад шүн гараа явах байх. 2 сар тутам бид нэр хийдэг. Гэхдээ аялал жуулчлалыг хөгжүүлэх гэдэг нь бас нэг юм хөндөд байна л да. Юу гэхээр ер нь монголчуудын хоорондоо эвсэн нэгдэхээгээд бусдаас ялгарах. За тэгээд гадаадын жуулчдын ирлээхэд бид нар хаана юу үзүүлдэг вүлээд хар хорныг үзүүлдэг. Чойжин ламын музейг үзүүлдэг тийм ээ. Бидний бүтээсэн урд дүүтэй тийм юм гэхэд л бид нар өндөр гэгэний бүтээлийг үзүүлдэг шүү дээ тийм ээ. Анх Улаанбаатар суурин хот болсон ч гэсэн буддизмтэй холбоотой. Тэгэхээр энэ бол бид нар зүгээр нэг юмыг өөртөө наах гэдэг байгаа биш. Энэ зүгээр факт нь тэр байна тийм ээ. Ингэж буддизм монголчуудын одоо бусдад үзүүлэх юм уу ийм юмнуудыг бүтээж иржээ. Одоо тэгээд эвсэн нэгдэх өдийг хүртэл ямар тач гэсэн нэг шашнаас усан дайн тулаан монголчуудын болж байгааг нь бол нэг итгэл үнэмшилтэй байсны хэрэг мөн. Тэгэхээр одоо ингээд сүрцэн байж байгаад эргээд босоод ирэхэд бол ганцхан сүрээд 60-70 жилийн турш жүжиг ший тайз дэлгэс бүх бүтээлээр ухаанд оромжсон зүйл маань эргээд зэрэгэд гарцаагүй цаг хугацаа асар их ёс суртахууны одоо юу юм оюун ухааны хүнд юм саад дотгорыг бол даван туулах шаардлагатай болж байна да. Тэгэхээр энэ институт маань бүтээгдэж байна, баригдаж байна. За баярлалаа. Тэгэхээр та сая яг 37 оны маш олон мянган лам нарыг өчиггүй хөнөөсөн тэр хядлагыг дурдахад сая бас Вашингтонд ажиллаар явж байхад Холокостын музейг үзсэн. Тэгэхээр Auschwitz-Birkenau кемпт тэр олон еврей хүмүүсийг зөвхөн гарал үүсэл шашин шүтлгээр нь хядсныг бол одоо еврейнэр бол үнэхээр тэр музей рүү ороод гарч ирэхэд бол хүн бол одоо ямар нэгэн одоо энгийн сэтгүүтэй хүн бол өөлөхгүй харамсахгүй гарч ирэх болох. Тэгэхээр манад бас тийм хэрэгтэй юм шиг түүхээ мартах юм бол бид нэр бүх юмаа мартна тийм ээ. Тэгэхээр баяр жаргал доктороос болохоор христийн шашин илүү залуучуудад амархан ойлгогдоод байгаа юм шиг харагддаг. За энэ талаар би бас буддын шашны нар банчин та ярилцаж байхад, далан бусаар ярилцаж байхад илүү ойлгомжтой юм шиг. За одоо Библийг уншаад одоо энгийн хэлээр ойлгон за буддын шашны номыг бол уншихад мэдээж хэрэг өөр хэлээр бичсэн байх жишээтэй. За лам мөргөл үлдэж байхад бид нэр ойлгохгүй за яг зөвхөн итгэл үнэмшлээрээ л итгэхээс өөр аргагүй юм шиг. Тэгэхээр саяын энэ одоо тоон үзүүлэлтүүдээс Монголд илүү христийн шинтэй хүмүүс байгаа юу? Танаа хийсэн судалгаагаар ямар байдаг? Тэгэхээр янз бүрийн тоо гарч ирдэг. Сонгуулийн үеэр болохоор
бараг 100 мянган Христ итгэгч байгаа ч гэдэг 150 ч гэж сонсогч идэг те. Тэгэхээр та тэр тоон дээр болон за яг хэрвээ залуучуудад болон монгол хэлээр Библи орчуулагдаад илүү амархан ойлгогдож байгаа гэхэд яагаад Христ итгэгчдийн тоон нэмэгдэхгүй байгаа юм бэ? Энэ дээр ямар нэгэн соёлын өөр нөлөөлөл байна уу? Та юу гэж хардаг вэ? Шашин судалсан үнэ. За Библи маань өөрөө яг одоо Христ итгэлийн суурь онол бол тэндээс гарч ирж байгаа. Тэгэхээр Библи маань хаа явсан газараа тухайн хэлийг тухайн улс үндэснийхээ хэл дээр орчуулагдана. Тэр хүмүүсийн ойлгодог хэл дээр Библийг буюу Бурхны үгийг өгөх ёстой гэдэг одоо суурь үзэл баримтлал байгаа. Тийм учраас Библийн орчуулгыг аль бүр манай эртнээс өмнөх зунд ч гэсэн Есүс Христийн ирэхээс өмнө хүртэл еврейчүүд өөрсдөө еврей хэлнээс грек хэл рүү орчуулж бүр еврей хэл нь ингээд хэрэглэнээс багассан байсан үед хүртэл өөрсдийнхөө үр хөвгүүдэд ойлгуулаханд орчуулж исэн тийм уламжлал нь өдий хүртэл явж байгаа л да. Тэгэхээр өнөөдөр Библи бол одоо дэлхий дээр хамгийн олон хэлээр орчуулагдсан, хамгийн олон одоо тоогоор борлуулагддаг ном байгаа. Тэгэхээр тийм учраас Монголд ч гэсэн одоо өмнө нь байсан монгол хэлээр орчуулагдж исэн түүх байгаа. Одоо хамгийн одоо бүр баримтаар үлдсэн одоо хаалгалагдж байгаа үлдгийг одоо 1817 оноос хойш хувьд бол одоо хаалгалагдж байна л да. Харин яг 90-ад оноос хойш түүхийг гэж үзэх юм бол яг 90 онд дөнгөж яг арслал болж одоо монголоор маань нээгдэхэд яг орчин цагийн кирилл үсгээр монголчуудын ойлгох хэлбэрээр үг хэллэгтэйгээр орчуулга бол гарчихсан байсан. Тэр маань яг Христ итгэлийг анх хүмүүст яг таниулахад их тус болсон гэж би бол хувьдаа үздэг. Тэгээд өнөөдөр залуучуудад хүрж байгаа маань магадгүй залуучуудын амьдрал бид нэр яг илүү бас тэдний амьдралд хэрэгцээтэй зүйлийг илүү заадаг. Одоо шил амьдралын үзэл баримтлалд үнэт зүйлс нь юу юм бэ? Чиний амьдрал юу чухал юм бэ? Амьдралын зорилго юу юм бэ? Тэ амьдралын одоо гэр бүл гэж юу юм? Үр хүүхэд гэж юм? Одоо бид нар өөрсдийн үүрэг оройл юу юм гэдэг тийм амьдрал маш хэрэгцээтэй зүйлийг бас яг үзэл Библийн сургаалаас зааж өгдөг учраас хүмүүсийн амьдрал илүү тэр эерэг өөрчлөлтийг авчирдаг учраас тэр залуучууд их хүрдэг байхаа гэж би бодож байна. Тэгэхээр Христ итгэгчдийн тооны хувьд за тооны хувьд гэвэл яг одоо сүүлийн үеийн баримттай тоо бол алган нэгт ямар ч сан 2010 онд хийсэн хүн амын улсаас хийсэн хүн амын тоолгоор бол 40 хэдэн мянга гэж гарсан байдаг. Яг хүн айл болгоноор яваад бөгснөр харин ерөнхийдөө саяны 2015 онд хийсэн яг Евангелийн эвслээс хийсэн судалгаагаар бол нэг хүн амын 1 гаруй хувьтай байгаа. Тэгээ яг миний өөрийн хувьд тооцоогоор бол нэг доотол нэг 60 мянга, дээдл нэг 80 мянга ч юм уу тэр хавцаар байх болов гэж би бол бодож байна. За тэгэхээр нэвтрүүлэг туутахгүй завсарлан тэгэхээр сая бөөгийн шашны талаар бас шашин судлаачид маань сонирхолтой яг институцийн талаар хэллээ. За тэгэхээр яг одоо нэгдсэн институц номлол баримт бичиггүй болохоор бөөгийн шашин маань бас илүү тархаа бутархаа яваад байна уу гэж бодоод одоо та эвлэл байгуулагдаад бас 96 оноос хойш явж байгаа. Тэгэхээр одоо болохоор бас нэлээд энэ шашин модерниц хийгээд илүү өөрчлөлтөнд орж ийн гэж та дүгнж чадах уу? Хин Бачуулангуйгаас сонирхоод шатаж байна. Яг уу гэхээр одоо эзэн Чингис хаан маань бөөгийнхээ шашныг хөгжүүлж өнгө тэнгэрээ шүтэж одоо ёстой дангаараа шүтэж чадсандаа дэлхийг эзэлж байсан. Одоо 1577 онд Алтан хаан одоо бөөгийн шашныг хуулиар устгаж одоо 7-800-аар нь амьдаар нь болж одоо бөөгийн шашин бол их хөрсөн. Ингэж ирснээс хойш одоо энэ үед бид нар хамгийн гол нь одоо мэдэхгүй юмыг хүнд тайлбарлаж байгаа юм шиг ийм хэмжээнд бөөгийн шашин очсон. Одоо уул усаа яа тахив. Уул ус амгалан байвал Монгол орн төр бүтэн болж төмөн олон газар нутагтай байна тийм ээ. Уул усны савдаг мавдаг яах вэ гэдэг. Одоо ингээд ерөөсөө эхнээс нь яваад одоо энэ Монгол бөөгийн нэгдсэн бил маань одоо сүүлдээ ерөөсөө эдэмтэй хүмүүс ярьдаг Монгол дархлаа гэж суулгах гэж одоо сүүлийн үед дархлаа байхгүй байлжээ гэж. Энэ Монгол дархлааг суулгахын тулд бөөгийн шашин явж энэ да. Тэрийн тулд яах вэ? Үндэсний баатруудын цогцлуур гэдгийг барьж. Өөр эзэн Чингис хаан одоо хүү бат ховлаа тэр үеийн бүр гэр бүлийн юунаас 500 гаруй хүн гадаадд баатралгаа нас орсон байдаг. Тэрнээс одоо бид нэг 60-аад сүнсгэлсэн шороо авчирчаад нөгөө газар байхгүй учраас тавих газаргүй ингээд байж гэн. Одоо энэ хэрэг бүтээд ирэх юм бол энэ хүрээлэн байгуулахчвал эдийн засгийн хилдэж одоо яриад арга байхгүй хашигтай тийм ээ. Монгол хүн жинхэнэ Монгол дархлаагаас эргэж тэнгэр үзлээ дээдэлж одоо юуны тулд тэр хүмүүс тэр гадаадд
зөвхөн Монгол гэдгээрээ байжгаад хоол идэхгүй байжгаад үхээд исэн дипломатч. Тэр их учир утга. Тэр амьдрсны их энэ бүрэнг авч хоцрох гэсний тэр их утга учир. Тэр болгон олдно. Энэ үндэсний хүрээлэнгэл одоо нэг байгуулж хойт үедээ одоо нэг Солонгос байгаа хатны тухай одоо хүүхэлдэйн кино хийгээл одоо ингээл уламжилчхад хичнээн юм. Тэр нөгөө Монгол ядгууртны гэрийн өмөжл тийм ээ. 16 наснда байлдаад явж идэг. Хотоолонгос бустаачгүй энэ мэтлэн их юм байна. За баярлалаа. Тэгэхээр нүүдэл шийдэл нэвтрүүлэг манд даваа гаргийн үж шашны нөлөөлөл сэдвэр 6 зочинтойгоо ярилцж байна. Хэсэг хугацааны сурчлагын дараа бид хэлэлцүүлэг дээр иргэд орох болно. Нүүдэл шийдэл нэвтрүүлэг даваа гаргийн үж шашны нөлөөлөл сэдвэр ярилцж байна. Тэгэхээр бас шашин гэдэг сэдв нь өөрөө их сонирхолтой юм шиг одоо иргэд модонд ороод байгаа юм шиг. Тэгэхээр олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд бол иргэд сонирхож байгаа талаар тэгэхээр хоёр судлаач багшаасаа бас сонирхмоор байгаа юм. За сая буддын шашин дээр бас фокусж яриад байгаад бас бусад шашны төлөөс хүлцэл ирээ. Гэхдээ дийлэнх хэн шүтдэг бас сүүлийн үед гарчиг хэвлэлээр хамгийн их гарчиг болоод манад нөлөөлөд байгаа болохоор сонирхмоор байна л да. Энэ богд тодруулна гэдэг үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр ажлын хэсэг ажиллаж байгаа юм. За зарим нэг шар мэдээлэл бол нотлогдоогүй мэдээлэлээр дандаа дараа нарын хүүхдүүд өрсөлдөд байгаа гэдэг сурагтай. За тэгэхээр сургаар мэдээ хийж болохгүй. Гэхдээ хүүхэд ингээд тодруулдаг энэ зан үйл маань энэ манлайллыг үргэлжлүүлэх зан үйл маань одоо мөрдөгдөж байгаа хүүхдийн эрхийн одоо конвенц болон тухайн хүүхэд болон эцэг их гэр бүлд нь ямар нэгэн сонголт байд юм болов энэ зан үйл аль нь яг албан байд юм бол гэдгийг бас сонирхмоор байна л да. Олон улсын гэрээ конвенцийн дагуу шашин шүтэх эрх бол эцэг эхэд нь тодорхой эрх болгож байна. Хүүхдээ өөрийнхөө хүссэн шашнаараа хүмүүжүүлэх боломжтой байх 18 нас хүртэл. Тийм. Тэгэхээр өөрийнхөө шашнаар хүүхдээ одоо замнуулах боломжтой байх ёстой гэсэн. Тэгэхээр энэ бол эцэг эхийн шийдэх хэрэг байх. Олон улсын үндсэн хуулиар хориглоогүй, бус хуулиар хориглоогүй гэж харж байгаа. Зөвхөн түрүүний хэлсэн асуултанд чинь бас хариулаагүй цаг дууссан учраас одоо ашиглан хариулж байна. Урд төршөөс манай тодорхой шахалт үзүүлсэн гэдэг энэ хэсэг Далай ламын айлчтай холбоотойгоор. За энэ бол магадгүй Монгол улс хөршөөсөө хэр их хараат байна, хэр тусгаар байна гэдгийг шалгуур болсон байх гэж ингэж бодож байгаа. Тэгээ бид бол тэрнээс биш харин Монгол улсад шашин шүтэх хэрэгчлөө хамгаалагдсан байна уу үгүй юу гэдгийг шалгуур болохгүй байхаа гэж бодож байна. Төрөүний богд тодруулах асуудал дээр богд тодруулах асуудал бол энэ бол буддын шашны маш олон 100 жилийн уламжлалтын институцийн нэг хэсэг байхгүй. Тийм учраас энэ шашны шийдэх асуудал байх. Тэрэнд бол төрөөс одоо оролцох ёсгүй, оролцоогүй болов уу гэж би зүгээр найдаж байна. Лав дэмжиг өгшөө. За би таны хоёр ч асуултанд бас нэг цаг гарсангуу тэгээд хариулж чадсангүй 40% нь шашин шүтэхгүй байна гэж. Тэгэхээр ерөнхийдөө бол хууль гэж байна. Хуулийг бол ер нь антропологийн ухаанд бол хоёр үүрэгтэй гэж үзсэн. Нэг нь болохоор юу гэхээр эмх дэг журмыг тогтоодгоо гэж. За нөгөө талаар бол яг хууль гэдэг маань ердөөсөө эрх мэдэлтэй хүмүүсийн эрх мэдлээ улам одоо баталгаажуулах нэг тийм баримтчиг хуульчсан баримтчиг юм а гэж үздэг. Тэгэхээр би нэгдүгээр тэн дээр эмх дэг журам гэдэг дээр нь тэр 40%-ийг бол ярмаар нь шашинтай хүн бол цаана нөгөө шашны ёс суртахуунаараа захирагдаад энэ өөрөө нэг хууль цаазын бичигдсэн болон бичигдээгүй байдлаар одоо мөрдөгддөг булгаа яаж болохгүй, худлаа яаж болохгүй гэдэг ч юм уу тийм ээ. За энэ зүйл дээр бол би хэлэх байна тэр 40%. За одоо нөгөө таны асуусан богд тодруулах талаар тэгээд энэ хүүхдийн эрх гэдэг ер нь бол богд буюу энэ хутагт хуйлгаадыг тодруулах ёс бол буддын шашинд бол 13 дугаар зуунд анх үүссэн байдیں۔ За энэ үүсэл гаргасан хүмүүс нь хэн байд юм гэхээр ер нь зарим судлаачдын үзчээр бол монголчууд гаргасан байдیں۔ Яагаад монголчууд гаргасан бэ гэхээр ламаар дамжуулж тухайн төвдийг захирах ийм бодлого явуулсан учраас 13 дугаар зууны үед хуйлгааныг тодруулах ийм үйл явц явагдсан байдаг гэж үздэг. Тэгэхээр ерөнхийдөө энэ 9 дугаар богд маань тааллуулаад 10 дугаар богдыг бид нар ингээд тодруулна гэж ярьж байна л да. Тэгэхээр ерөнхийдөө зүгээр төрийн хувьд үндэстний хувьд авч үзэх юм бол миний бодлоор хувийн судлаачийн үзээр үзэх юм бол энэ хэрэг бид нэр өөрсдөө ингээд тодруулаад яг шашин номынхын үндсээр нь одоо ингээд дагуу ёсчлон хүмүүжүүлээд ингээ гарах юм бол
монголчуудад геополитикийн хувьд их ач холбогдолтой. Ягаад гэвэл энэ бас нэг юм шашны тэргуун гараад ирнэ гэдэг чинь Монгол үндэстнийг одоо зангидах, хилийн доторх болон хилийн гаднах, ялангуяа одоо хилийн гаднах монголчуудыг одоо энэ богдоор дамжуулан захирах одоо нэг юм үндслэл гараад ирж байгаа гэж бол ойлгож байна. Энэ бол зөвхөн Монгол төрийн бодлогын хувьд үзэх юм бол. Тийм ч учраас одоо бид нар түүхэн үеэр үзэхэд Алтан хааны ач хүү 4-р Далай ламаар тодорж ирсэн. Энэ яах гэж тодруулсан юм, тийм ээ? Дээрээс нь 14-р Далай лам тааллуулаа гэхэд 15-р дүр Монгол тодорхойл Монголд ямар эерэг болон сүрэг тэр тоглолтод Монгол улсын төр тоглож чадах тийм даацтай, тэнхээтэй, чадaltaй, бэртэй байх уу гэдэг нь Монгол улсын одоо нөхцөл байдлаас хамаарна. Одоогийн нөхцөл байдлаас харахад бол Монгол ингэж тоглох ийм хүч чадал бол алга байна. Энэ бол 9-р сая альчлаар бол харагдлаа л да. За баярлалаа. Тэгэхээр яг энэ сэдвээр бас нэмсэн буу гавчаас та юу гэж боддог вэ гэдгийг асуумаар байна. Өөр газраас тодруулж ирсэн түүхэн мэдээлэл бол одоо маш их эргэж сөхөгдөж байна. За барууны нэг маш том их сургуулийн төвд судлаачдын үзэж байгаагаар би одоо их сурвалжаа нууцлахын тулд одоо нэрийг хэлэхгүй Монголоос Далай лам төрнөө гэд Нью-Йорк Таймсын сэтгүүлч бас Далай лам тэгж дуурж байсан гэдэг зүйлийг одоо маш юм өнгөцгөн мэдэн дээрээ бичсэн байна. Тэгэхээр барууны шашин судалдаг институтүүд Монголоос дараагийн богд болон Далай лам төрнөө гэж байгаа нь та ямар ач холбогдолтой гэж үздэг вэ? Ямар юм процесс дагаж байж тэрийг буддын шашныг шүтдэг хүмүүс хүлээн зөвшөөрөх бол гэдэг дээр бас процесс тайлбарлаж өгөх сонирхолтой юм л. Тэр 9-р 10-р богд дээр бол нэлээд олон шугамуд хоорондоо давхцаж байна л да, тийм ээ. Жишээлбэл шашны итгэл үнэмшлийн асуудал. Тэрэн дээрээс одоо юу гэдэг улс төрийн асуудал. За тэрэн дээрээс шашны өөрийнх нь институцийн асуудал ч юм. Олон давхар зүйлээр олон өнцгөр тайлбарлагдаж байна. Эхний ээлжинд итгэл үнэмш гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Жишээлбэл Монголд тийм ээ эхний хэлснээр бол одоо маш олон 60-70 мянган хүмүүс 2500 жилийн өмнөөс еврей хүнийг гагц авралгаа шүтэж болоод байдаг тийм ээ. Тэгсэн атла нэг монгол хүнийг одоо юу гэдэг яг бурхан гэж байгааэр биш үү төгс гэгэрсэн гэсэн санаа биш. Зүгээр л хүнээс илүү ёс суртахуунтай, илүү манлайлах чадвартай юм хүн гэдэг юм итгэл үнэмшил байж болно гэдэг бид нар өөрсдөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хүмүүсийн өөр итгэл үнэмшлийн асуудал тийм ээ. Магадгүй хүчнээ олон хүмүүс өөр нэг хүнийг бас л нэг хятад ч юм уу Вьетнам хүнийг бас л төгс гэрсэнгээ шүтэж болоод байдаг. Бид нар өөрсдөө нэг хүнийг гэгэн гэдэг маань бол гэгэрлийн шатаар нэлээд замдсан л гэсэн итгэл үнэмшилтэй тийм ээ. Тэгэхээр нөгөө талаас миний хувьд ч гэсэн би зүгээр бурхны шин төвний хувьд бол би богдод итгэлтэй, шүтлэгтэй. Манай Монгол улсыг бас өрөөлөөр зүрдийн олон төрлийн өрөөлөөр одоо бид нартэй ирдэг, заяадаг, ном сургаал айлдаг юм хүн байдаг байхаа гэж миний эмээ өвгөөс дамжсан л юм итгэл үнэмшил надад байдаг. За нөгөө төгөр одоо энэ институт шашны өөрхөн институт талаас нь авах юм бол энэ маань өнөөдөр та түрүүний асуултаас холбогдох байна л да. Өнөөдөр буддизм эргээд институт нь хэрс хэрэгж байна. Нэг тогтолцоо байж чадж байна. Энийг цонхоор харж чадж байна гэхээр яг 100% бол биш л те. 100% бол биш. Одоо бол жишээлбэл иргэдийн төлөөлөгчдөө сүм хийдүүдийг өгөх зөвшөөрлийг авч байгаа чинь зэрэг дам бараг ашигын сонирхолтой лам хувцастай ил хүмүүс байх бид нар үгүйсэхгүй. Тэр хүмүүс л эргээд мэрэгжлийнхээ байгууллагад хянагдах нөгөө ёс суртахууны юг хүлээх үүргийг авах тийм тэдэрт сонирхол байх уу байхгүй эргэлзээд байт юм. Тэгэхээр эргээд буддизм өөрөө нэгдмэл нэг удирдлагатай болно гэдэг нь баг энэ бол монголчуудад хэрэгтэй асуудал л да. Яг тэгвэл 60 орчим хувь нь нэгдсэн нэг удирдлагатай нэг ёс суртахууны стандарттай болно гэсэн үг тийм ээ. Тэгэхээр өнөөдөр Монголын бурхны шинд бол тэргүүн бүгдээр хүлээн зөвшөөрөгдөх ийм нэг малгай их юм уу дээр их юм бол гарцааг 10 дугаар богд бол мөн 100 байлаа гэхэд энэ биш байлаа гэхэд бол 70-80-90% нь орчно гэдэг бол нэлийн дөрвөн зүйлэлт тийм ээ. За тэрний цаана хятад байгаа богдыг бол Монгол туваа төвд халимаг гэд хүлээн зөвшөөрдөггүй гэсэн тэр үн Монголын одоо буддист институтүүд тэр гиген богдыг хүлээн зөвшөөрдөггүй юу? Энэ дахиад нэг өөр асуулт байх тийм ээ. Тэгэхээр хятад байгаа богд гэхээр миний ойлгож байгаагаар та бол банчин богдыг асууж байна л да. Банчин богдыг. Тэгэхээр ерөнхийдөө хойд энэтхийн буддизм дотор бол 3 том шашны ийм утга туулгаад байдаг. Нэг нь Далай лам, нэг нь банчин богд, нэг нь халах богд тийм ээ.
Тэгэхээр энэ халах богд гэдэг маань бас гадаад нөлөө гэдэг маань бол бас сая лав дэмчиг багшийн хэлсэн шиг сая 9 дугаар бүдийг айлчилж явахд бол маш их олон өвөр монголчууд маш их олон боройдууд талимгууд гандан хэдэд ирж мөргөж 9 дугаар богдод баргалах чинь шүү дээ тийм ээ. Тэгэхээр ийм үзэгдэл бол төдийлөн элбэг биш. Тэгтэл байсан 2-3 жилийн хугацаанд бараг хэдэн зуун мянган монгол ухсаад хэлийн цаана байдаг хүмүүс хурж ирж одоо бид нар нэг итгэл үнэмшлийн төв болж байгаа нь харагдаад байна л да. Тэгэхээр 10 дугаар бод гараад ирэх юм бол хэлийн цаана байгаа монголчуудаа соёлын үед итгэл үнэмшлийн үед зангидах бас нэгэн хүчин зүйл болж чадахын үед болж чадна. Гэтэ өнөөдрийн асуултууд маань бас ингээд маш том үсэрхээс асуултууд байгаа болохоор тэр болгон дээр ярихад маш их бэрх байна л да. Яг тэр банчин богдын үед бол яг хөө зүгээр би шашин тай хүний итгэл үнэмшлийн өрөөл энэ бол цэвэр улс төрийн бодлоор гаргаж ирсэн хүн гэж л үзнэ л дээ. За тийм. Тэгэхээр нөгөө талаасаа бас хэрвээ 10 дугаар будаа гараад ирэх юм бол бас бид экспорт хийх боломжтой. Өөрөөр хэлбэл бид нар дандаа л ноолуураасаа гадна бас хойд нийтийн буддизм гэдэг нь бол буддизм урсгалууд дотроос хамгийн баялаг хамгийн рационал урсгална гэж үздэг тийм ээ. Тэгэхээр энэгээр дэлхийн хэмжээнд гараад ирэх одоо тодорхойлсоо өмнө дэлхийн маш олон хэвлэлүүдээр 10 дугаар богдын тухай сураг дуулдаад эхэллээ шүү тийм ээ. Тэгэхээр гараад ирсэн тохиолдолд бид нар бас энэгээрээ дамжиж бид нар оюун санааны экспорт буддизмыг дэлхийд түгээх нэг юм сууг гарч болсон шүү. Гэхдээ тэгээд тэр боломжийг мэдээгүй. Тэгэхээр баяр жаргал доктороос бол арай өөр асуулт асуухгүй. Түрүүн би танаас асуусан та бас 2 минутад баригдаад хариулж амжааг баг. Монгол бол одоо үндсэн хуулийн цэцэн нь бол ингээд шашна гэдэг дээр буддист шашныг оруулаад үзчихээр христийн шашин болон бусад шашнуудыг за нийслэлд бол одоо ингээд 20 урсгал 6 төрөл байна. Бусдыгаа ингээд гадуурхаад байгаа зүйл яг танаа одоо шашны доорууга институцүүд дээр юм ажиглагддаг уу? Одоо Ватиканыг бол одоо дэлхийн хамгийн сайн хамгийн зохион байгуулалтын институцүүдийн нэг гэж одоо үздэг Роман католик гэхээр. За тэгэхээр одоо Оросын холбооны улсын хажууд бол ерөнхийлөгчийн хажууд бас шашны зөвлөл байдаг. Путин ерөнхийлөгчийг харахад бол ер нь шашны их өөртөө их ойрхон байлгаж, за аль болох сөргөлдөөн гаргахгүй, их ойрхон уулзуулж те. Одоо зан үйлд их оролцож байгаа харагддаг л Оросын хэвлэлийг харж байхад. Тэгэхээр Монголд ингээд ижилхэн тоглох орон зай байхгүй байгаа болохоор арай их одоо юм хүнд шалгууруудын эсрэг өөрсдийнхөө итгэл үнэмшлийг түгээх ажлаа хийж гинүү гэдэг асуултыг би танаас тавих гэдэг. Тэгэхээр Монголд одоо арчилсан энэ нийгэмд хэрдэд итгэж хүмүүсийг одоо өөрийнхөө хууль ёсны тэг үндсэн хуулиар олгогдсон эрх шашин шүтэх шүтэх эрх чөлөөг эдэлж чадж гинүү гэж асууж байгаа тийм. Тэгэхээр яг хэрдэд итгэгчдийн хувьд бол яг хувь хүний хэмжээнд бол бий болж чадж гинэ гэж үзнэ. Одоо хувь хүн бол өөрөө тийм би христийн Библийг унших боломж байна уу байна. Би тэ итгэх боломж байна уу байна. Харин энэ эрх чөлөө маань хаана жоохон ийм саадтай учирж байна гэхээр яг нөгөө хамтран цугларах, хамтран тэр үйл ажиллагаанд итгэл үнэмшлийг илэрхийлсэн байдлаар цугларах гэж ирэхээр нөгөө төртөө харьцах болоод ирдэг. Заавал ийм тодорхой шалгууруудыг давж иж итгэл үнэмшлийн одоо тийм шашны байгууллага гэдэг тодорхойлолтод орох хэрэгтэй болдог. Гэтэл тэднэрүүд нь тэгээ заавал яг одоо шилэгдийн заавал одоо тодорхой нэг заавал одоо байшин савтай байх хэрэгтэй байхыг шаардах юм, түрээслэх хэрэгтэй юм, эсвэл өөр ингэсэн байртай байх хэрэгтэй. Гэтэл тэднийг бүрэлдүүлэх явцад чинь өөрөөсөө бас нэг тодорхой хэмжээгээр хугацаагаар өөрөөсөө хөгжиж тэр хэмжээнд хүрэх хэрэгтэй байдаг. Гэтэл тэр гівгэнтгэл ийм гарч ирээд гівгэнтгэн бүртгэх хэмжээнд очих хэрэгтэй юм шиг болдог. Тэгтэл тэр процедур чинь тэгж явж чадахгүй. Процесс маань өөрөө тодорхой хугацаа шаардна, тодорхой хөгжил шаардна. Тэнд удирдагч нар гарч ирэхтэй тий одоо зохион байгуулалтын бүтцээ тодорхойлох хэрэгтэй болдог. Тэгэхээр энэ мэн дээр нэлээд саад бэрхшээлтэй учирдаг. Бас нэг нэлээд том учирдаг зүйл маань нэг бүртгүүлнэ гэдэг нэг ойлголт байдаг. Харин шашны байгууллага бүртгэж байгаа нь шашны байгууллага гэж үнэхээр үзэж байгаа эсвэл зүгээр бүртгэх ёстой юу? Тэрнээс шашны байгууллага аль хэдийн одоо практик дээр бол болчихсон байж байдаг. Зүгээр бүртгэж байгаа нь шашны байгууллага мөн бишийг тодорхойлох нь үнэхээр зөв үү гэдэг асуулт байгаа юм да. Зүгээр та нар шашны байгууллага юм байна, итгэл үнэмшлэрээ та нар цугларч байгаа юм байна, нийлж нэгдэж байгаа юм байна. Та нарыг зүгээр бүртгэе, таниа, тэг хүлэн зөвшөөрэй гэдэг зүйлийг уг нь хийх ёстой юм шиг. Харин бүртгэн гэдгийг зөвшөөрөл гэж одоо тайлбарлах гэдэг. Үйл ажиллагаа явуулж болон болохгүй гэдэг тэгэхээр ийм хэмжээнд бол баригдах сонирхол бол байхгүй. Уг нь бол одоо итгэл үнэмшлийг илэрхийлээд хэрэгжүүлээд явж байгаа хүний хувьд бол уг нь
аль тэр хэлбэрлэг аль хэдийн орчихсон байгаа зүгээр бүртгэгдээ танигдаад яг тодорхой хэмжээгээр тайлан тооцоогоо өгөөд те ингээд юм өгж явж болно гэтэл харин бүртгэл гэдгийг зөвшөөрөл гэдэг ойлголттой ингэж одоо тэнцвүүлээд байгаа нь надад бас жоохон арай л харж үзэх хэрэгтэй юм шиг байдаг. Тэгээд зөвшөөрлийг бас жил болгон сунгуулна гэдэг зүйл маань их тийм практик амьдралд их хүндрэл авчирдаг. Жил болгон тэгээд жишээлбэл тэр шашны бүртгэлээр одоо гадны хүн ч юм уу ингээд визээр ороод ирсэн байдаг. Тэгтэл яг ингээд жилийн хугацаанд дуусаад явчихаар нөгөө иргэдийн хурлын дараагийн хурал хизээ болох тэр хуралд нь амжиж хилцэж амжихгүй бол дараагийн хурал болт хүлээдэг. Тэгтэл тэрэнд нь дахиад амжихгүй бол дахиад дараагийн сар хүлээдэг. Тэр хооронд нөгөө шашны визээр ороод ирчихсэн хүн маань Монголд хууль бус болчихдог. Тэгэхээр гарах хэрэгтэй болдог. Эргэж орж ирэх гэхээр нөгөө хурлаараа хилцэгдээд батлагдаад тэгээд дахиад визээ хөөцлөд ингэсээр л нөгөө практик амьдралд нэлээд хүндрэл авчиад байгаа харагддаг юм. Тэгэхээр энэ асал бас тэр бүртгэлийн хугацааг шинжилж байгааг дор хажныг 5 жилийн хугацаатай ч юм уу эсвэл нэг эхний хэдэн 2 жилдээ ч юм уу нэг үнэхээр доктортой нэгж үзсний дараагаар арай урт хугацаатай болох нь аль талдаа эрдэнэ төлөөлөгчдийн хуралдаач шашны үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагатаач хэрэгтэй юм шиг. Одоо шинэ шашны бас хууль чуулганаар орж байгаа мэдээлэл байсан. Тэгэхээр тэрэн дээр яг бүх шашны төлөөллийг Монгол төр маань яг сонсож за та бүхэн яг саяын саналуудыг бодитоор бичгээр өгөхөд яг хүлээж авч байгаа тийм процесст оролцдог уу? Жишээлбэл тамаа нэг юм. Манай христианхнаас бол оролцож байгаа сураг байсан гэхдээ би өөрөө л оролцоогүй. Тийм болохоор яг баттай юм хэлж мэдэхгүй. За баярлалаа. Тэгэхээр Бачулуун удагнаас бол бас илүү өөр танин мэдхгүй юм сонирхоод шаманизм гэдэг бөөгийн шашин өөр улсуудад бас харагдаад байдаг. Өөр улсуудад байдаг. Ижил төстөө үзэл номлолын хувьд хэр ойрхон байдгийг нь бол сайн мэдэхгүй байна. Монголын бөөгийн энэ тэнгэр үзэл тий. Тэгэхээр орчин үеийн амьдралын хэв маягтай бөөгийн шашин хэр нийцж гин гэж та үздэг вэ? Одоо бол манай төр бол 2-3 систем солиод одоо хүмүүнлэг ардчилсан ч гэдэг юм уу. За яг тэрэн дээр хувь хүн бөө яаж хурж үйлчлдэг вэ гэдэм үү? Хэр нийцтэй санагддаг вэ танд? Одоо ардчил Монголд яаснаас хойш бол одоо бөө хүн бол нуугдаж байх юм хэрэггүй болсон их гавья. Тэгээ би түрүү хэлсэн маш их юу одоо арга эрдэнэ болоод улаач их чадaltaй улаач нарын хүртэл шорон оронгоор 30-40 жилээр явуулж исэн учраас нуугдмал байж байгаа ч гэсэн одоо бол ерөөсөө миний төлөвний хэлдгээр сэргэм босгох, сэргэм мандаах, шинэ үзэл бодол яхаа тэргээрээ яах вэ гэхээр байгалаа хамгаалъя. Байгаль юутай вэ? Байгаль усаа хамгаалъя, ургамлаа хамгаалъя. Одоо энэ одоо тахилга болсны дараа бол манайх тахилганд тодорхой ингэж тийм одоо тийм болох гэж байна. Тийм зориултаа тэнд та тэгж оролцсон. Ингэж бүх юм хэлээ тэрний дараа бол тэнд ерөөс огт юм дахиад болдог. Бид нэр явж байгаа газар. Тэр үсгэл бүх монголчууд одоо хаачл явсан гэсэн хогоо авчдаг. Хаачл явсан гэсэн ургуул амтнаа бас хайрлцдаг. Тэр үзлээр тэнгэр одоо мөнх тэнгэр үзэл нэг үе явахад харин одоо их дэлгэрч байна. Одоо нэлээд хэдэн бүлгэл бий болж байна. Ер нь бөө бий болоход бол бид нэр их баяртай байдаг. Тэр нь одоо жоохон ёс шинэ үеийн бөө хуучин үеийн бөө ямар ёс жаргалтай байх нь хамаагүй. Ер нь монгол хүн тэнгэрээ одоо мэдж одоо нэг юм байд юм одоо бөөгийн юмд харсан тэнгэр нь хаяна гэж. Одоо бодтын шашинд одоо мэдж байгаа хүн болгон төрөхтэй бурхантай төрдөг тийм ээ. Тэр чинь бөөгөөс авсан юм. Ерөөсө бөөгийн шашинд газар төрлөө тэр газар хүлээж явна. Ихийн сүү өглөө одоо усаар тэр хүн одоо газар лустайгаа холбогдож байгаа. Тэгээ тэр хүний тоо насыг дээд тэнгэр харж амьдрал ахуйн зохицуулж ийм л юмд ер нь бөөгийн шашин явдаг. Тийм учраас харсан тэнгэрээ гомдоох гэж. Одоо бид бол харсан тэнгэрээ гомдоочод байгаа бас ер нь. Дээд тэнгэр язгууртай гэдгээ ерөөс огт бодохгүй. Тэрнээс хүн болгоны бөө гэж байгаа юм биш. Хүн болгон одоо зөв амьдраасай. Зөв амьдрч юмыг хайрлаж одоо сүүлийн үед ер нь монгол хүн баатарлаг биш. Зоригтой биш. Одоо миний нэг их дургу хүрдэг юм цөсгүй. Цөсгүй гэж одоо нэг тийм хүн чанаргүй болж байгаа нь одоо бас л энэ нийгмийн харш үзэгдэл юм. Тэрийг хүртэл бид нэр сөхөж харж л явна да. За баярлалаа. Тэгэхээр Ганбаатар доктороос бас өнөөдөр бид исламын шашны төлөөлөл бас нэвтрүүлэгтээ урьж оролцоог байгаа. Тэгэхээр
монголчуудын 60% нь буддист болохоор буддизмаараа дамжуулж бас төрийн үйл хэргийг үргэлжлүүлэх боломжтой гэдгийг бас олон хоёр зочин маань лав дэмжиг багш бас хэлж байсан. Түүгэндээ ч тийм байсан юм байна. Тэгэхээр манайд бол ингээд 2 3 олон шашин бол ингээд оршин тогтноод 26-7 жил бол доктортой шашны ямар нэгэн мөргөлдөөн гараагүй. Монгол улс маань хөлийн маргаангүй. За шашны сөргөлдөөнгүй гэдгээрээ бол олон улсад бас инх тайвны салбар хурлууд дээр бол өөрсдөө бас том бахархдаг амжилтуудын маань нэг байдаг. Тэгэхээр олон шашинтай байснараа илүү нийгмийн институцууд хоорондоо ойлголцоод явж байгаа харагддггүй. Эсвэл нэг шашин зонхилсноор илүү нийгмийн бүтээн байгуулалт одоо яг ардчилсан системээр хөгжөхөд илүү хүмүүнлэг болж явдсан болов. Тэрэн дээр бас таны уншсан судалгаануудаас үйл та хаваалцаач. Шашин төр хоёр холилдоод нэг шашинтай байлгана гэдэг бол нэг бол өөр шашинтай хүмүүс орох боломж хязгаарлагдмал байна гэсэн үг шүү дээ. Эсвэл төрөөс тийм шаардлагыг тавьж яах гэсэн үг те. Шашин шүтг хэрэгжүүлэлт хязгаарлалт тавьж яах гэсэн үг. За энэ бол эрхийн зөрчил болно. Уламжилт буддийн шашинтай ч байт юм христийн шашинтай бол санаад байна л да. Тэгэхээр аль болох олон шашин байснараа сайн уу, цөөн шашин байснараа нийгэмд хэрэгтэй гэж байт юм. Эсвэл сөргөлдөөнөөс сэргийлж чадах уугүй гэдэг бол өөрөө зөв асуулт биш юм шиг байна гэж харж байна. Тэгэхээр нэг шашинтай байна уу, хоёр шашинтай байна, олон шашинтай байна уу гэдгээс тухайн улсын ард иргэд аз жаргалтай амьдарч байна уугүй гэдэг юм шууд хамааралтай биш гэж би харж байна. Тэгэхээр хуулийн зорилго бол тухайн улсад иргэд аз жаргалтай амартай амьдрах зорилготой л байдаг. Тийм учраас олон шашин байна уугүй гэдэг нь биш, харин эдгээр шашин хооронд шашин шүтгэс шүтэх хэрэг эдлэх боломжийн төр нь хангаж өгсөн байна уу гэдэг хамаг учир нь байна гэж харж байгаа юм л да. Бид нар манай Монгол улсын 30% ч үгүй 38% нь шашингүй байна гэдэг нь л да. Шашингүй байна гэдэг чинь сөрөг юм уу эрэг юм уу гэдэг. Энэ ганц энэ фактыг хараад бид нэг эрэг сөрөг гэж хэлэх боломжгүй юм л да. Харин юу хэлж болох вэ гэхээр Монгол улсад шашин шүтэх, эс шүтэх хэргийг хамгаалж байгаа юм гэдгийг л харагдаж байна. Өөрөөр хэлбэл шашин шүтэхгүй байх эрх чинь өөрөө Монгол улсын үндсэн хуулиар шашин шүтэх, эс шүтэх эрхтэй гэдгээр хамгаалагдаж байгаа юм. Тэгэхээр шашингүй байна гэдэг чинь өөрөө энэ эрхийн хүрээнд эрх нь хамгаалагдсан байна л гэж ингэж ойлгох хэрэгтэй байна. За түрүүнд хэлсэн асуулттай холбоотойгоор ярихад богдын тодруулах асуудал тийм. Тэгэхээр ер нь бол нийтлэг барьж байгаа, миний зүгээр барьж байгаа хувийн байр суурь бол шашин төр хоёр хоорондоо тодорхой хэмжээний зайтай байх хэрэгтэй юм байна гэдэг ийм байр суурь. Гэхдээ шашнаар дамжуулаад Монгол улсын төрийн бодлого, Монгол улсын тусгаар тогтнол, Монгол улсын үндэсний аюулгүй байдал, бүрийн эрхт байдал занал хийсэн. Ямар нэгэн байдлаар сөргөн нөлөөлөх асуудал бий болох юм бол Монгол улс ч гэсэн энэ асуудлыг хэрвээ тэр хэмжээнд энэ асуудал чухал гэж үзэх юм бол тодорхой бодлоготой, өөрөөр хэлбэл институцийн хувьд бодлоготой хандах ёстой. Төр сүмхийдийн харилцаа хуулиар зохицуулна гэсэн ба шүү. Тэгэхээр хуулиар зохицуулах хүрээнд нь хамрах болчих жоох. Шашны институц нь өөрөө тэр төрийнхөө оршин тогтнолд нөлөөлөх хэмжээнд тийм ээ. Эсвэл тэр үндэсний одоо дархлаа гэдэгт нөлөөлөх хэмжээнд байд юм. Бага тохиол тодорхой хэмжээнд зохицуулт орж ирэх шаардлагатай байж болно. Тэрнээс хувь хүний шашин шүтгэхээс шүтэх хэрэгчлээнд бол төр оролцох зүйл гэсэн байна шүү. Тэгэхээр лав дэмжиг өгшөөс яг сайн асуултыг яг би яагаад сайн асуултыг танаас асуусан бэ гэхээр Бутан улс одоо жишээлбэл нэг шашинтай аз жаргалын индексээр нэгдүгürt гараад байдаг тийм. Тэгэхээр тэр талаас нь бас асуусан юм шүү. Тэгэхээр лав дэмжиг багшаас бол шашны нөлөөлөл Монголын яг энэ улс төр бол эдийн засагт сөргөөр нөлөөлөх гээд байгаа юм шиг тийм эрсдэл харагдаж байна таны хувьд. Одоогийн мэт. Тийм яг одоогийн миний ингээд харчаар яг тийм эдийн засаг улс төрд яг тийм ноцтой нөлөөлөд байгаа юм бол харагдахгүй байна. Гэхдээ түрүүний тарын асууж байсан асуулт дээр нэг шишинтэй байхын дээр үү, олон шишинтэй байхын дээр үү гэдэг. Энэ дээр бол би юу гэж бодож байна гэхээр нэгэнт одоо 90 оноос хойш бид нэр үндсэн хуулиа батлаад иргэдийн шүтэх, иш шүтэх эрх, дээрээс нь аль шашин шүтэх нь одоо тухайн хувь эрх болсон учраас бид нар одоо түрүү жил байна уу 2 жилийн өмнө Индикийн парламентд бол анти конвершн буюу одоо өөр шашинд оруулахын эсрэг хуулийг хэлцэж ирсэн. Ийм одоо хуулийг хэлцүүлэх байдал бол Монголд бол гарахгүй байх гэж би бодож байна. Тийм учраас яг хөөхээр шашин байгаа нөхцөлд мөргөлдөөн зөрчилдөөн бол ерөнхийдөө гарна гэж би үзэж байна. Нэг шашин байсан ч гэсэн мөргөлдөөн гарах тийм болцоотой.
Тэгэхээр зүгээр энээс гарах гарц нь юу юм бэ гэхээр миний бодлоор шашин хоорондын одоо хилцүүлэг одоо сүүлийн үед бол интерфейт диалог гэсэн одоо энэ нэр томьёо нэлээд яваад байгаа. Тэгэхээр монголчууд маань угаасаа яг хувь хүнийхээ үүднээс Монгол улсын иргэний үүднээс ярихт бол бид нар бүгдээрээ монголчууд учраас энэ Монгол улсын тусгаар тогтнол, энэ Монгол улсын хөгжил, цэцгэл одоо дэвшил гэдэг бол биднээс хамаарах асуудал. Тийм учраас хэдийгээр олон шашинтай байсан ч гэсэн монголчууд хоорондоо бие биенийхээ шашныг ойлголцох нь зүйтэй. Христ чи ийм зүйл номд юм байна. Бөө мөргөл маян гэдэг юм байна. Үдний шашин гэдэг юм байна гэдэг. Энийг бол явуулах нь зүйтэй баг. Дээрээс нь тэр шашин гэдэг түрүүн манай доктор дурдж байна. Ер нь орчин үеийн хандлага бол хүмүүс шашинтай түрүүн бас та 40% гэж ярьжсэн тийм ээ. Тэгэхээр сүүлийн үед хүмүүс шашин гэдэг үгнээс ер нь зайлсхийдэг болсон. Нэг ялангуяа Европт харж байхад энэ шашин би бол одоо шашинтай хүн religious person гэдгээс бол татгалздаг. Юу гэж хэлдэг вэ? Spiritual, оюун санааны. Оюун санааны гэж хэлдэг байсан. Энэ ямар учиртай вэ гэхээр нөгөө Европт үүссэн church буюу институцийн байгууламжаас зугцсан хүмүүсийн яриа. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр бид бүхэн шашны нөлөөллийн талаар бас үзэгчдэд цухас багахан ч гэсэн мэдлэг мэдээллийг олгосон баг гэж найдаж байна. Тэгэхээр Twitter хэрэглэгч Баярбаатар бас дөнгөж сая санал хэлсэн мань 21-р зуун шашныг мунхруулаг гэж харах бус шинжлэх ухаан гэж хараад үнэнд хэр ойр буугаар нь дэнслэх хэрэгтэй гэдэг саналыг хэлж байна. За энэ иргэний сэтлэлээр бас нэвтрүүлгээ жаргая гэж бодож байна. Нүүдэлшил нэвтрүүлгийг маргааш үзэгч та бүхэн Google-ийн имэн дээрээс онцлог шилжүүлүүдийг унших боломжтой. За санал суулга бид бүхэн баасан гарагаас хойш явуулахад за 556 санал хүмүүс өгснөөс за хамгийн олон нь буюу 64% нь буддын шашинтай, за бөөгийн шашин 13%, христийн шашин 8%, ислам 4%, за бусад 11% гэдэг саналыг үзэгчд маань өгсөн байна. Нэвтрүүлэг цаг зав гарган хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Тэгээд Монгол Улс өнөөдөр редакц маань бас интерфейт диалог гэж таны дурдсан олон шашны төлөөлөлтөд тухайн шашны философи болон үнэт зүйлсийн талаар багахан ч гэсэн мэдээллийг үзэгчдэд өгсөн баха гэж найдаж байна. Хүрэлцэн ирсэн та бүхэнд дахин баярлалаа.